Орой мэдрэг үзэгчтэй та бүгдээ өнөөдрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар суг телевизийн дуустдаг байраа хэлцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За хэдийн 2024 оны сүүлээс 2 дахь сар талдаа орлоо. За нийгэм улс төрийн амьдрал нэлээд эрчимтэй буцлаж байна. За үжидон санаж байгаа өнгөрсөн 9 дугаар сард Монголын боловсролын байгууллагын ажилтнууд цалин үйлстэй холбоотойгоор ажил хаялтыг зарлаж, за 3 тал уулзалтыг хийсний үндсэн дээр цалин хөлсөө тодорхой хэмжээгээр нэмүүлж чадсан байдаг. 2026 оны улсын төсөвт ч гэсэн суучихсан. За тэгвэл тэднээс түрүүлж мөн өөрсдийн нийгэм ахуйн амьдралаа бас олонд ярьж бодит байдлыг харуулахыг хүссэн эмнэлгийн ажилтнуудын хувьд ч гэсэн нөхцөл байдал бол тийм амаргүй байгаа. Өөрөөр хэлэх юм бол өнгөрч 7 дугаар сарын үед буюу наадмын үеэр энэ эмнэлгийн байгууллагын эмч ажилтнуудын хувьд цалин үйлсээ нэмүүлэхээр бол бас ийм шаардлагыг бол үйлдвэрчний хэвлэлийн холбоогоор дамжуулан тавьж байсан. За тэгвэл яг улсын төсөв батлагтаа зэрэгцэж ийхүү эмнэлгийн ажилтнууд цалин үйлсээ тодорхой хэмжээгээр нэмүүлэх шаардлагыг тавьж ажил хаялтыг зарлална. За мөн өөр бусад тэмцлийн арга хэлбэрүүдийг сонгоно гэсэн ийм байр суурийг илэрхийлж байсан. За тэгвэл сүүлдэрж байгаа мэдээлэлээр ямар ч байсан эмнэлгийн байгууллагын эмч ажилтнуудын хувьд бол засгийн газартаа бол тохиролцоонд хүрж тодорхой хувиар цалингаа нэмүүлэхээр болж ажил хаялтаа зогсоож улмаар гар үсэг зурж байгаа талаар мэдээлэл ирж байгаа. За нөгөө талдаа яг бодит нөхцөл байдал юу болж байгаа талаар нэр бүхий зочдтой бас ярилцъя гэж байгаа. Зөвхөн эмчнэрийн цалин үйлснээс гадна эрүүл мэндийн даатгалын сан ерөн чухам юу болчиход байгаа. Үнэхээр яг энэ улс төрчдийн яриад байгаа шиг тийм цоорхоо болсон уу? За эцэст нь мэдээж монголчуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, иргэн бүрийн эрүүл мэндийн боловсролын талаар бас нээлттэйгээр 100 минутын хугацаанд зочдтойгоо ярилцъя гэсэн юм аа. За ингээд хилцүүлэх хүрэлцэн ирсэн та гуравтаа талархлаа илэрхийлье. Би уг нэг 5 зочин ирсэн. Тэгээд 2 зочин бол ирсэнгүй. Ямар 2 зочин байсан бэ гэхээр эмнэлгийн ажилтнуудын үйлдвэрчний хэвлэлийн холбооны ерөнхийлөгч Наран Туяа болон диж ерөнхийлөгч Инх сайхан нарыг бол одоо урьсан. Тэд уг нь ирнэ гэсэн боловч одоо ингээд яг одоогийн байдлаар бол ирээгүй байна. Тэгээд уул нь яг бид бас хэвлэл мэдээллийн байгууллага учраас мэдээллийг тэнцвэртэй өргөхийн тулд эрүүл мэндийн яам те за мөн удаас яг эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн төлөөллийг байлцуулаад бас яг чухам яг энэ танаас салбарт юу болоод байгаа юм да энэ талаар бас ингээд олон жилийн бас энэ байр суурийг сонсъё гэж бодсон. За магадгүй бас бид дүрийг ярьж байгаа хооронд үйлдвэрчний хэмжээс төлөөлөл нь ороод ирвэл тэгээд ярилцаа явуулна үстэй. Өнөөдөр хилцүүлэг аль биесээр эхлүүлье. За тэгээд манай өнөөдрийн хилцүүлэгт ирсэн байгаа 3 зочныг танилцуулъя. Нансалмаагийн Эрдэнэхүү авдар судлалын үндэсний төвийн захирлалсан анагаах ухааны доктор, дэд профессор. Гунгагийн Сүрэн ханд албар төвчин судлалын үндэсний төвийн тэргүүн дэд захирлалсан эрүүл мэндийн яамны вакцины шалтгаан хамаарлын хорооны гишүүн, анагаах ухааны магистр, халдвар судлаач. Болдын Дэмбэрэл эрүүл мэндийн сайдын зөвлөх. Би та гуравтай бол юу ирэх гэдэг нь бол маш ойлгомжтой. Энэ нүдний шилтэй нөхрийн яг эрхэлж байгаа энэ ажлын эргэн тойронд юу болоод байгаа талаар ярих гэж бодсон. Тэгээд за яг энд бол яг сайдын зөвлөх гэсэн байгаа учраас ажил хэрэгцээ бол шууд халаад орчих. За нэр бүхий энэ одоо төрийн алба гэх юм уу те төвсөн удаа энэ ажилтнууд бол ингээд ажил хаялт зарлж эхэлсэн. Эхнийх нь бол боловсролын байгууллага байсан. Араас нь ингээд яг энэ эрүүл мэндийн салбар бол ороод ирсэн л дээ. Энэ яг өнгөрсөн хагас жилийн хугацаанд бол ингэ яригдал байсан те. Яг юунаас болоод яг өнөөгийн нөхцөл байдалд хүрч үү? За ерөнхийдөө бол манай эмч, эмнэлгийн ажилчдын цалин бол бага байгаа нь үнэн. За хэдүүл бас ингэ түүх ярих хэрэгтэй. Өнгөрсөн 2019 оноос 25 он хүртэл 6 жилийн хугацаанд манай эмч зөвлөгчдийн үндсэн цалин үндсэндээ 14% нэмэгдсэн байдгийг. Ингээ бодлохоор Монгол Улсын засгийн газар, үеийн засгийн газрууд тийм ээ 6 жилийн хугацаанд 14% нэмсэн байдаг. За Зандан шатрын засгийн газар байгуулагдаад нэг 150 гаруй хонож байна. 150 гаруй хоногт одоо эмч зөвлөгчдийн цалин 75% нэмэхээр бол үндсэн цалин гэж. За өчтөр засгийн газрын хуралдаанаар бол шийдвэр гарсан. За өчтөрөө сангийн сайд Жавхлан, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Авг Бакир, эрүүл мэндийн сайд Жимбүрэн бид хэд бас одоо энэ үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч болон эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн төлөөллөлтөд уулзлаа. За ямар ч байсан бид нэр 2023
26 онд 75% нэмэхээр бол үндсэн цалин. За үндсэн цалин 75% нэмэгдэжсэн түүх Монгол улсын эрүүл мэндийн салбарт байхгүй. Үнэхээр байхгүй. Үндсэн цалин 75% нэмэгдэнэ гэдэг бол үнэхээр одоо эрүүл мэндийн яам Монгол улсын засгийн газар үнэхээр сайн ажиллалаа гэж би одоо дүгнэж байгаа. Нөхөмч бид яагаад ийм нөхцөлд очиж вэ? Яг ер нь бол ийм 2022 онд эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого төлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээгээд хийсэн юм байна. Тэгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас. Тэгэхээр дэлхийд дээр болохоор нөгөө эмчнэрийн дундад цалин чинь нөгөө улсынхаа дундад цалингаас 30-40% илүү байдаг юм байна л да. Ер нь гэтэл ганцхан эмч биш эрүүл мэндийн салбарын ажилтнуудын. Гэтэл манай Монгол улсыг тухайн үед ингээ үнэлэхээр 20-30% доор байсан байхгүй. 30-40% дээшээ байсан ч. Тэгэхээр ингээ яагаад доор байгаад байна уу гэдг нь бол бидэнд ойлгомжтой шүү дээ. Олон жил ингээд сая тэмрэл зөвлөгч хэлж байна. Ер нь бол олон жил эрүүл мэндийн салбарын хүний нөөцөд ер нь анхаараагүй байхгүй. За энэ хэд ингээд урсгалаараа ингээд дуугаа явж идэг юм аа явгүй гэсэн. Харин миний нэг баяртай байгаа гол зүйл юу вэ гэхээр сая багш нар, эмч нар өөрсдөө бид нэр хөдлөх ёстой байна. Бид энэ нийгмийн хөдөлгөгч хүч юм аа гэдгээ тодорхой хугацааны дараа яг гэвэл манай салбарын ч нэлээ ийм дугаа хүмүүс аахгүй бүртгэгчинч гэдэг юм уу эсвэл одоо номооч гэдэг юм уу ингээ янз бүрээр хүмүүс нэрлэх байх. Гэхдээ бид бүхэн хамгийн гол цаад байгаа юм нь болохоор өөрсдийнхөө зөвхөн амиа бодсон ч гэж хэлж магадгүй. Гэтэл үгүй байхгүй. Өмнөх ажилдаа л ингээд нэг дарлуулаач гэдэг юм уу эсвэл тэр үндэ ингээд яваад идэг тийм л хүмүүс. Яг гэвэл сургуульд олон жил бид нэг тийм болгоцсон. Тэгэхээр тэнд дунд бас манлайлах хүчнүүд байх хэрэгтэй. Тэгэхээр тэр зүйлийгээ бид нэр олон жил хижээгээр дурдсан ч гэсэн эвлэлдэн нэгдэж чадахгүй ингээд явсаар байгаад өдий хүрсэн. Тэр үнд нь улс нийгэм төр засагт байгаа хүмүүс юу гэж бодсон бэ гэхээр бид нарыг ингээ байгаад ээж болдго юм байна гэж л ойлгосон байхгүй. Тэгэхээр саяны нэг хийж байгаа ололт амжилтууд бид бүхэн ямар ч гэсэн нийгэмд дуу хоолойгоо хөргөж чадлаа. Төрд дуу хоолойгоо хөргөж чадчихна гэдэг нь их чухал. Тэгээд хамгийн гол өнгөрсөн хугацаанд бол улс орны эдийн засаг хөгжөөд байхад бидний тэр инфляц нь буураад байхад бид нарыг тэгж одоо юу гэдэг цалингийн нэмэлтэн зэрэгцүүлээ хөгжүүлээд яа гэсэн тийм улс төрийн зориг болон бусад зүйл байгаагүй. Өнгөрсөн олон сайд нарч болоо олон засгийн газар солигдлоо. Энэ үед юу байсан бэ гэхээр тэр инфляцтай улс төрийн зорилго цалингийн чинь нэмлээ гэсэн боловч одоо өнгөрсөн хугацаанд цалингийн даатгалд нэмээд өгсөн зүйл тэр нөгөө цалингаа нэмлээ шүү та нарын 20% нэмлээч гэдэг юм ингээд нэмсэн. Тэр мөнгө даатгал дээр нэмж өгсөн үү? Өртгийн эрүүл мэндийн салбарын нөгөө даатгалаар ингээд бид нар чинь харьцаж мөнгө цалингаа олж авч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр өртгийг нь аль хоор доошоо тавих гэж хичээснээс биш харин дээшээ болгоод хөдөлмөрийн бодтойгоор зөкстойгоор үнэлээд өгье гэсэн зүйл байв байгаагүй л байхгүй. Тэгэхээр одоо энэ бол сая бол эвлэрчин гэж ш та. Энэ эвлэрчин гэдэг чинь бид бүхэнд бас харилцан итгэлцлийн одоо итгэл сэргэх нийгэмдээ бид нэг ийм ойлголцлын ийм шин бүтцийг бий болгож ирж байна л гэж би харж байгаа. Бид нар ажиллаа хийчмээргүй байна. Өвчтнүүдэд хийчмээргүй байна. Хагалгаа хэвийг хийгээд явж юмар байна. Ажлын мэстэй хаяад хагалгаа хийхгүй төлөвлөгөө хагалгаа зогсооно гэдэг бол ер нь бол яг санаанд багтахгүй байна л да. Гэхдээ бидний одоо яг цалин бидний амьдралд одоо өөр зүйлийг төлөхөд одоо хөрөлцөхгүй. Ер нь хажуугаар нэг давхар юм хийхгүй бол их төвхтэй тийм нөхцөлтэй. Дархан нэгдсэн эмнэлэгт би 25 жил ажиллаж байна. 25 жил ажиллахдаа ажилласан жилийн нэмэгдэл тэгээд ахлах зэргийн нэмэгдэл нөхцөлийн нэмэгдэлгээд бас нэг хэдэн төгрөг нэмэгдэж нэг сая 500-аас сая 600 мянган төгрөгийн цалин би сардаа авж байгаа. За шинэ залуу суурьлагч нар орж ирээд эхний цалингаа аваад голоод эхэлдэг. Яг л тэднэрт ажилласан жил байхгүй, урамшуул байхгүй, нэмэгдэл байхгүй, сая 400 мянган төгрөгийг 2 хуваагаад авахаар ажлаасаа шантрах, ачааллаа дийлэхгүй, хашрах, цалингаа голоод гараад байгаа. Наадамч та одоо ингээд бас 40 гаруй жил энэ салбарт ажиллаж байгаа. Ягаад өнгөрсөн хугацаанд ингээд эмчнэртэй ялангуяа 30 гаруй жилийн хугацаанд гэж ярил л да сүүлийн энэ цалин үүсний асуудлаар ингээд бас ярьж хөөрч бас дуу хоолойгоо илэрхийлэхгүй чимээгүй байваа те. Зарим нэг нь болохоор та нар ингээд бодлоо боловсролын салбарынхныг ингээд одоо цалингаа нэмүүлэхээр энийг одоо ашиглаач гэдэг юм уу? Эсвэл яг нөгөө цаг хугацааны хувьд бас ингэж таарав. Яг
энэ манай оролцогчтой хэлж байгаа бол үндсэн одоо шалтгаануудыг бас хэлж байна л да тийм. Миний хувьд бол энийг юу гэж харж байна вэ гэхээр одоо байгаа нөхцөл байдал тийм одоо миний энэ 20-30 жилийн өмнө ажиллаж исэн нөхцөл бол бас их өөр шүү дээ. Тэр үед бол одоо өнөөдөр шиг юм одоо юу их багтаа биш одоо жишээ нь худалдан авах эмч хүн өөрөө цалингаараа өөрийнхөө гэр бүлийг болоод өөрийгөө одоо тийм авч явах энэ боломж нь бас арай өөр байсан байна гэж үзэж байгаа. Мөнгөний одоо ханшууд ямар байсан бэ те? Энэ талаас харж үзэх юм бол одоо бид бол тэрийг тисээд тэр цалингаар яваад иж болж исэн юм байсан байна гэж би бол одоо хараад байгаа тийм. Өнөөдөр бол үгүй байна. Зах зээлийн системд одоо бүх юм өөрчлөгдөж байна тийм ээ. Үнэхээр одоо өөр болж байна. Тэгэхээр энийгээ дагаад одоо бас бидэрт ер нь мөнгө бидний одоо энэ аж амьдралын юмд ямар их хэрэгтэй болох нь одоо илүү их шаардаж эхэлж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид тэрийг яаж олох вэ гэхлээр бид засагтал яриа шүү дээ тийм ээ. Одоо бидний авч ирсэн цалин үнэхээр одоо бидний амьдрал төрөлцөхгүй байна тийм ээ. Ялангуяа манай одоо нийт хүн амын 60-аас илүү хувь нь одоо энэ залуучууд байна тийм ээ. Тэгэхээр энэ залуучуудын өнөөдөр ажиллах нөхцөл байдал тийм ээ. Авч байгаа цалин хөлс яг өөрийнх нь юмд үнэлгээнд таарч яана үгүй гэвэл юм их өөр болж эхэлж байна. Тэгэхээр манай энэ салбарт ч гэсэн одоо хөндлөнгөөс харахад нэлээд одоо өндөр боловсралтай тийм ээ. Ялангуяа судалгааны чиглэлээр ажилтдаг одоо эмч мэргэжлүүдийн цалин бол үнэхээр тэр хүнийг одоо амьдралын дэмжээд гэр бүлийн авч яваад ингэхэд бол үнэхээр хүрэлцээгүй байгаа нь бол тодорхой болж байна. Зөвл айл болох тэр талаас нь харж байна л да. Тийм учраас бид ингэж одоо нийлж энэ бас ер нь юмыг яаж дэвшүүлж яаж одоо засагт хандах уу гэдэг энэ юмд бас суралцж байна. Энэ залуучуудаас суралцж байгаа зөв зэшиг болж байна гэж ингэж харж байна. Эрүүл мэндийн байгууллагуудад одоо ер нь бол цалин айгүй бага штеп. За ганцхан эмч гэлтгүй одоо эрүүл эмнэлэгт ажиллаж байгаа үйлчлэгч, тоогооч гэд ер нь бол бүгдээрээ бага байхгүй. Одоо манай жишээ нь тоогооч нар гэхэд л ингээл сая 200 мянган төгрөг авдаг. Өөр газруудад тоогооч хийх юм бол 3 сая 2 сая гэл авдаг. Тэгсэн хэрнээ ингээл эмчилгээний хоол хийгээл тэгэл ингээл зөндөө илүү цагаар ажиллаж байгаа хэрнээ л ингээл арай л бага цалин аваад идэг. Тэгэл асрагч ихэд 800-аас сая ч юм уу. Тэгэл ингээл бүтэн саржангаа ингээд одоо юу гэдгийг шал угаагаад сая төгрөг аавна гэдэг бол бас амар хэцүү шттэ. Тэгээ ер нь бол нийтээрээ л айгүй бага. Яг бид нар болохоор нүуний жижиг мэжүр тондог болохоор л нэг арай гайгүй авчаад байгаа болохоос биш. Яг үнэндээ бас бид нар ч гэсэн хонохгүй л ажилмаар нь шттэ. За Дэмэрлэн зөвлөх та бол эрүүл мэндийн яам сайдыг бол би төлөөллөө гэж ойлгож байгаа. Тэгэхээр одоо илүү тоо бодно. 75% нэмэхээр ингээд үйлдвэрчний эвлэлийн холбоотой тохирсон төрсөн гэж байгаа тий. Энэ ойлголтоо одоо яг ингээд яг хэдэн оны хэдэн сарын хэднээс гэдгийг нэг тодорхой болохгүй бол манай энэ нөгөө нэг хэвлэл мэдээллийн телевиз, сайт, сонингууд чинь жоохон ойлголтын зөрүү байна. Зарим нь одоо ерөөсөө 12 сарын 1-ээс ч гэдэг юм уу те. Магадгүй баг энэ нөгөө талууд нөгөө гэрээнд гар үсээ зурангууд баг тэр цаг мөчөөс ингээд хүчин төгөлдөр болоод шууд 75% нэмнэ гэдэг байгаа. Гэтэл чи улсын төсөө батлагдчихад байдаг. Тэгэхээр та 75%-ыг яг яаж та нар 75%-ыг гаргаж ирсэн нэгт хоёрдугаар ч яг энэ 75% ч яг шатлалтаагаар нэмэгдэх юм уу? Тэр нь яг хэдэн сар хэднээс юм? За 75% нэмэгдэх бүх тооцоолол улсын төсөвт батлагдсан 2026 оны. За 26 оны 1 сарын 1-ээс 30% нэмнэ. Үндсэн цалин шүү. За 10 сарын 1-ээс 20% нэмнэ. 26 оны 12 сарын 1-ээс 25% нэмнэ гэдэг хүсэлтийг бид нэр үйлдвэрчний эвлэлтэд өгсөн. Нийтдээ ингээд 75% болно гэдэг. За одоо яг нөгөө хэлэлцээр явагдаж байна. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс бол за 1 сарын 1-ээс нэмэх 30%-ийг бол хүлээн зөвшөөрж байгаа. За 10 сарын 1-ээс нэмэх 20%-ийг наашлуулж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан. 8 сарын 1-ээс болгож өгөөч гэдэг. 10 сарын 1-ээс биш. За бид бол харин бас одоо хэлэлцэр чи хоёр тал ярилцсан шүү дээ тийм үү? Сангийн хаамтайгаа ярилцаад хамгийн гол нь бид нэг цалингийн төсөвт өндөр дарамт учруулахгүй нэгдүгээр, хоёрдугаарт бид бас эх оронч байх хэрэгтэй. Өндөр цалин нэмэгдэх тусам инфляц үүснэ. Өргөн хэрэглээний барааны үн үүснэ тийм ээ. За эмчнэрийн маань цалин нэмэгдэхэд бусад ард иргэд маань яах вэ? Гэдгийг бас бид нар тооцчих хэрэгтэй. Тэгэхээр бид нар одоо бас саналууд хөргүүлж байна. 8 сарда 7%, 9 сарда 7%, 10 сарда 7% гээд 20%-а 3 хуваагаад нэмэгдүүлье гэдэг бас хүсэлтийг
үйлдвэрчний эвлэлдээ тавьж байна. За энэ гэрээ бол одоо ингээд зурагт нь ер нь бол 75% гэдэг нь бол тодорхой болсон. Үйлдвэрчний эвлэлтэй. За 27 оны 1 сарын 1-ээс үндсэн цалин 3.5 сая болгоё гэдэг бас энэ гэрээн дээр тусгагдаж явж байгаа. Жил 2 сарын дараа яг 3.5 сая болно гэсэн. Яг 2027 оны 1 сарын 1-ээс эхлээд үндсэн цалин 3.5 сая болгоё гэдэг дээр тохиролцсон талууд. Бид бас сангийн яамтайгаа ганц эрүүл мэндийн яам шийдэх асуудал чинь Монгол улсын засгийн газар бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа шүү дээ. Тэр утгаараа сангийн яамтайгаа гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамтайгаа бид ингээд өчтөр 3 сайд маань үйлдвэрчний эвлэлтэйгээ уулзлаа. Бас үйлдвэрчний эвлэлийнхэнтэй би бас талархаж байгаа. Мэдээж эн чинь цалин хөлсөө нэмэгдүүлэх бол Монголын эрүүл мэндийн яамны бодлого. Өнөөдөр чин бүрэн гэдэг хүн энэ эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх гэж эмч зөвлөгч эмнэлгийнхаа ажилчдын эрх ашигыг хамгаалах гэж улс төрд орсон. Өнөөдөр бас ингээд 2 дахь удаага сонгогдоод эрүүл мэндийн сайдыг хийж байна. Энэ цаг хугацаанд бас эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин нэмүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. За яг нэг үгэлгэд одоо ингээд жагсаад цуглаад цалин нэмээд байгаа асуудал бол энэ яг хөшүүргэл болсон гэж харж байгаа. Бид бол бас энэ 26 оны төсөв дээрээ даатгалын сангаа зудаатгах, даатгалын санхүүгийн сахилга батыг хадгалах тийм ээ. Энэ хүрээнд бид нар цалин нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж ирсэн. За бас нэг юм ойлгохоор одоо энэ хүмүүс яриад байгаа одоо багш нарын цалин бол тустай байдаг байхгүй улсын төсөвд байдаг. Одоо жишээд математикийн багш улмаа багшийн цалин улсын төсөвд сууж байдаг байхгүй. Таны цалин 2 сая 500 байх уу 2 сая 800 байх уу гэд нийтээр сууж байдаг. Манай салбарын хувьд бол онцлог. Манай салбар яадаг бол гүйцэтгэлд суурилсан санхүүжилттэй болсон. Даатгалын сан дээр төвлөрөөд даатгалын сангаа бид нэр сахилга баттай гүйцэтгэлээ сайн хийгээд тийм ээ. Чанар суурилсан гүйцэтгэл шүү. Хүмүүс бас энэ чанар гэдэг үгийг хасч тооцоод энэ даатгалын сангийн хулгайг бас хийгээд байгаа. Зөвхөн гүйцэтгэл гэдэг уралдаантай юм шиг тийм хин их одоо баг хүн их өвдүүл их мөнгө авдаг гэдэг ойлголтыг нийгэм төрүүлээд байгаа байхгүй. Энэ бол буруу. Бидний үндсэн зорилго бол гүйцэтгэл дээр нь нэмхэн чанар. За тэгэхээр бид нар гүйцэтгэлээсээ энэ даатгалын сан дотроосоо цалингийн бонд манд босдгоо гэсэн үг. За та бас сонирхоод асууж байгаа шүү. Яаж энэ 75% нэмэх юм бэ гэд. Монгол Улсын засгийн газар 191 тэрбум төгрөгийг даатгалын санд зузаатгал маягаар өгж байгаа. Түрүүн Эрдэнэхүй захирал ярьж байна. Урд нь ингээд цалин гүйцэтгэл дээр ингээд нэмэгдээдсэн. 20%, 30% тийм ээ. Гүйцэтгэл сайн хийсэн санхүүгийн сахилга баттай манай эмнэлгүүдийн одоо сайн менежерүүд бол ажилчдын цалин нэмжсэн. Хангалттай нэмж байгаа тохиолдлууд байсан. Гэхдээ үндсэн цалин биш байхгүй гүйцэтгэл. Сая энэ удаа бол бид нар Монгол Улсын засгийн газар 191 тэрбум төгрөгийг даатгалд суулгаж нэмж зузаатгаж өгч байгаа. Бид бүхний цалин нэмэхийг бид бүхэн шаардаж тэмцэж байгаа болохоос ажил аяхыг эрхэм зорилгоо болгон явахгүй байгаа шүү. Бид бүхний зорилго бол ажил аялт биш ээ. Эрүүл мэндийн тогтолцооны гажуудлыг засах, шудрыг осыг бий болгох, цалингаа нэмүүлэхийг бид бүхэн шаардаж тэмцэж байна. Бид төвчсээ. Маш удаан төвчсөн. Одоо бид бүхний төвчээр дууссан. Тасарсан. Эрүүл мэндийн тогтолцооны гажуудлыг засахыг шаардаж байна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд эрүүл мэндийн даатгалаас хулгай хийж байгаа тэр иргэдийг, тэр хүмүүсийг нийтэд ил зарлахыг шаардаж байна. Эрдэнэхүйч одоо энэ хэлж ин л да одоо сайдын зөвлөгтэй ингэж нэмнэ гэд те. Эмчлэр чинь болохоор ингэж яг нөгөө цалингаа шатлалтай биш одоо шууд 3.5 сая болгоно гэсэн ойлголтоос эмчнэр бас энэ үйлдвэрч нэврэж хариалгаж байгаа л да те. Яг одоо нөгөө энэ саяны хэлж байгаа шиг 27 оны 1 сарын 1 гэхэд 3 сая 500 болно гэхээр энийг зарим эмчнэр хүлээн зөвшөөрөх үү? Би бас тэгэхгүй л. Харин яг хүн болгон өөр бодно л доо. Тий. Тэгэхээр надад бас нэг хоёр эргэлзээ байгаа. За тэр хоёр эргэлзээ нь юу гэхээр яг таны хэлснээр эмчнэр миний цалин шууд 3.5 сая болж гин гэж ингээ харахын тэгж бодож байгаа тийм ээ 27 оны 1 сарын 1-ээс 75% нэмэгдээд. Тэгэхээр энийг хэрвээ багш нар шиг байсан бол улсын төсвөөс шууд 50-д өгчөж байгаа байхгүй. Тэгэнгүүт бид бүхэн болохоор
тэр өртгийг хаан шингэх ёстой вэ гэхээр нөгөө даатгалдаа шингээгээд даатгалын өртгөл нэмэх ёстой. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар одоо ингээ улсын төсвөөс ингээ үе шаттайгаар мөнгө нэмээд өгөхөд тэрийг өртгөө шингээгээд нөгөө тухайн байгууллагатайгаа гэрээ ихдээ тэр нэмсэн өртгөөр ажиллах гэж байна уу? Хоёр дахь нь эсвэл саяны нэмэлт мөнгөө одоогийн байгаа цалин дээр тусдаа нөгөө хуучин улсын төсвөөс нөгөө тогтмол эмчнэр цалин өгдөг байсан тэрүүн шиг өгөх гэж нү гэдэг ийм хоёр асуудал арга зам нь надад их сонирхолтой байдаг байхгүй. Тэгэхээр тэр арга зам нь яг юу юм бол хэрвээ үнэхээр даатгалаар хийгээд өгчих юм бол тэнд маш олон асуудал гарна. Уулан гэхдээ энэ зөв. Яагаад гэвэл бид бүхэн энэ явцыг давах хэрэгтэй, туулах хэрэгтэй байхгүй. Учир нь юу вэ гэхээр даатгал гэдэг чинь саний хэлснээр бид нар гүйцэтгэл тусламж үйлчлэгээ хэрэг гүйцэтгэх вэ? Хоёрдугаарт нь чанартай гүйцэтгэх үү? Дээр нь юу гүйцэтгэх вэ гэж бидний энэ санхүү одоо мөнгөний менежмент шүү дээ эрүүл мэндийн салбарын тэрийг чангатгаж өгч байгаа юм. Тэр тогтмол багш нар шиг өгч байгаа цалин бол багш нар дээр өөр байлаа гэхэд багш нар гүйцэтгэлээр одоо юу гэдэг энэ тэртет рүү тэд нар чи яг юм аяж бид нар ч гэсэн хүний үдчил байгаа. Гэхдээ эрүүл мэндийн салбар арай өөр байхгүй. Яг гэвэл бид нар цаашдаа яг ингээ улсын төсвөөс хамаардаг ийм байдлаар явах юм уу? Эсвэл корпоратив стилээр ажиллаад эмнэлэг хоорондоо өрсөлдөөнтэй чанараараа өрсөлдөг, илүү шин технологиор өрсөлдөг, тэгснийхээ ирээр тухайн цалин дээшлээ яваад идэг байх юм уу гэдэг сонголт бид нарт ирж байгаа байхгүй. Ер нь олон хүн нэг үгэлэхэд олон хүн бол зүгээр тогтмол цалингаа аваад ингээ тайван суужъя. Тэгэл өдөрт гэдэг юм хийж. Энэ нь яагаад гэвэл тухайн хүнд одоо их тайван амьдрал болоод байна шүү дээ. Гэтэл цаашдаа бид улс орон хөгжөөд эрүүл мэндийн салбарт энэ гадагшаа яваад байгаа урсгалаа зогсоох ёстой гэх юм бол бид нар гүйцэтгэл дээр нэмхэн чанараа явах ёстой. Яг одоогийн даатгалын бүтц дээр болон эрүүл мэндийн яамны бүтц дээр чанарыг хариуцж байгаа бүтц нь шал өөр байхгүй. Энэ бол дараагийн асуудал ярих байх. Чанар ерөөсө хянаж байгаа байгууллагууд нь хэдний эмнэлгийн чанарын менежер хэрвээ даатгал дээр очих юм бол зүгээр нөгөө мөнгө хасгасан хүмүүсийн нэг зүгээр чанар гэдэг утгаараа ингэ явчихад байгаа. Тэгэхээр бид нар энийг ургангоор нь өөрчлөхгүй бол цаашаа гүйцэтгэлээ чанартай холбож чадахгүй болчиход байгаа. Тэгэхээр ямар сонголт байна гэдэг бол одоо ястай дэмрэл зөвлөхөөс яг ямар аргаар явах гэж байгаа гэдэг нь дэмрэл зөвлөхийн сонсох ёстой зүйл болоод байгаа байхгүй. Надад бол яг хоёр хэрэгцээ байна. Үнэхээр хүмүүс өхөө. Би бол тэрийг бол эсэргүүцдэг хүмүүсийн нэг. Тогтмол цалин хязгаарч хүнийг дээшлэхгүй. Сайжруулахгүй. Тогтмол цалин бол хүнийг зүгээр л унтаа байдалд оруулна. Яг найдвартай сайн ч бай муу ч бай цалингаа аваад явж байна. Гэтэл сайн хийх тусам бусдаасаа ялгарч илүү цалин авах юмсан. Хавдар судлалын үндэсний төв дээр бидний хийжсэн тэр юмчлалт тийш шүү дээ уулга. Тэр цалингийн систем илүү сайн хийгээд зүтгээд ингээд чанарт алдаа баг гараад ингээ явах юм бол илүү цалингаа авнаа ч гэдэг юм. Тэгэхээр энэ яаж явах гэж байгаа гэдэг нь одоо дэмбэл зөвлөхөөс тодорхой болох байх. Эсвэл гараагүй байгаа юм нэгэ. Гарсан. За. Бүх тооцоо судалгаагаа хийсэн. За бид ухрахгүй. Хуучин манай эрүүл мэндийн систем ямар байсангүл төсөвтэй байсан. Яг одоо цалин төсөвтэй те эмнэлэг өөрөө төсөвтэй. Одоо жишээлбэл юу гэдэг хавдар судлалын үндэсний төв нэг жилийн 15-аас 20 тэрбумын ч юм уу төсөвтэй. Тэр 1000 хүн үйлчлүүлнэ үү 500 хүнд үйлчлэнэ үү тэр төсвөрөө л байдаг. Тэр үед яадаг байсан гэвэл нэг өгүүлэхэд манай эмнэлгүүд хүнд өвчтнөөсөө одоо татгалцдаг байсан. Өндөр өртөгтэй эмчилгээ хийх тийм ээ. Одоо харьяалал гээл те. Одоо эренгүүт за та манай харьяалал биш байна. Тийшээгээ яв. За энэ манай одоо эмнэлгийн үйлчлэгээ биш байна. Тийшээ явчих юм уу те. Энэ гүйцэтгэлд санхүүжилттэй орснороо хэн олон хүнд үйлчилсэн эмнэлэг илүү мөнгө даатгалаас авч байгаа байхгүй. Тэр утгаараа одоо манай хавдар судлалын үндэсний төв бол сайн жишгийн эмнэлгийн нэг байсан. Эрдэнэхүй захирлын үед сувлэгч хүртэл 14 сая цалин авч ирсэн тохиолдлууд байгаа. 22 23 онд бол энэ даатгалын гүйцэтгэлийн санхүүжилт яг одоо ижидээ үзүүлсэн байхгүй манай эмнэлгүүдэд. Даанч харамсалтай нь одоо бас энэ даатгалын санд бас тий хувийн ашиг сонирхолтой нөхдүүд ажилласан. Энэ гүйцэтгэлийн санхүүжилт даатгалын санг бас буруу зарцуулсан. Тэр утгаараа одоо хууль хяналтын байгууллага шалгагдаад зарим нэгэн хүмүүс одоо ялц юм аваа явж байгаа. Заашаас шалгагдах асуудлууд байгаа. Сая Монгол Улсын засгийн газрын хэрэглэх газраас шалгалт орууллаа. Даатгалын санд маш олон ноцтой зөвчлүүд илрүүллээ. Хий бичлэлт хийдэг, хуурамч өвчний онш тавьдаг, тийм ээ. Эн чинь зөвхөн одоо зүгээр би ингээд тоо баримттай ярихад эн чинь бас аюултай тоонууд гарч ирж байгаа байхгүй 341 хоногт хүн эмнэлгээр үзүүлж явж болохгүй шүү дээ. Өдөр болгох шүү дээ.
нэмэлт дээр амьдсан жилдээ одоо амьдраад байгаа юм уу те. Тэгээд эн чи одоо сар бүр 2.2 сая нэхэмжлэл очиж байгаа байхгүй юу? Даатгалын ерөнхий газар гэсэн үг шүү дээ. Одоо энэ хувийн болон төрийн эмнэлгүүдээс. За тэрний ерөөсөө 2% нь шалгалт хийж байгаа байхгүй юу? 2% нь шүү. Тэгэхэд 130 мянган зөрчил илэрч байгаа. За 130 мянган зөрчлийг дотор нь ингээд шалгаад үзэхээр завших буюу залилангийн гэмт хэргийн шинжтэй 780 зөрчил илэрч байгаа. Тэгээ энэ зөрчлөө даатгалын ерөнхий газар мань илрүүлээд байдаг. Илрүүлэнгүүд хариуцлага тооцдог. Яагаад? Гэхдээ харин яагаад тэр гайхамааргүй байхгүй. Энд чинь яг гэрээ ёсоор бол хуурам мэхлэх завших үүдэл гэх юм бол гэрээг нь цуцлаа шүү дээ. Тийм ээ? Тэгээ одоо гуултал ингээд яагаад яваад ирсэн юм бэ? За дараагийн нэг асуудал 2020 онд даатгалын сангийн нийт одоо төсөв 480 тэрбум төгрөг. Одоо 2025 онд 2.2 их найд боллоо. За бараг 5 дахин өссөн байгаа. Монгол улсын хүн ам өөрөө 5 дахин нэмэгдээг. Манай эмч ажилчдын сувлагчдын цалин 5 дахин өсөв. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авж байгаа Монголын 3.7 сая иргэдийн сэтгэл ханамж болон үйлчилгээний чанар 5 дахин сайжраагүй. За энэ их 5 дахин мөнгө хайцсан бэ. Манай эмч нар бүгд мэдж байгаа. 2020 онд бид нар ямар ч ковотгүй үйлчилдэг гэсэн. Тийм ээ? Одоо ковот тогтоогоод хязгаарлаад байхад нөгөө 5 дахин нэмэгдсэн мөнгө маань хүрхээ болцсон. Та өөрөө энэ салбар чи хулгай гэж хэлж байгаа юм уу? Хулгай байгаа. Энэ нотлогдсон. Ганц Дэмбэрл гэдэг хүн яриад байгаа юм биш. Чимбүрэн гэдэг хүн яриад байгаа юм биш те. Би сайдыгаа их хурлын гишүүн байх 5 жил зөвлөхийг нээсэн. Энэ эмийн хяналтын сонсгол бүх сонсголуудаар хамтарч ажиллаж байна. Манай хараат бус шинжээч нар тогтоосон шүү дээ. Монгол улсад эмийн мап байна. Үгсэн хувилддаг сүлжээ байна гэдэг тогтоосон. Сая засгийн газрын хэрэглэх газар хяналт шалгалт оруулаад даатгалын сан ч өөрөө мафтсан байна, хулгайтсан байна. Бүлэгдэл үүсгэж зохион байгуулалтаар гэрээгээрээ хулгай хийд юм байна. Тэгээ өр үүсгэж яваад байдаг өрийн төртөд төлнө гэдэг ойлголттой. Энэ даатгалын сан маань шүүрэн шанаг болчиход байгаа. Тэгэхээр одоо бид эрүүл мэндийн яам сайд ямар бодлого гаргаж ийнө гэдэг бас сонирхож байгаа бох би хэлж. Бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын шинжээч нартай хамтраад Монголын эрүүл мэндийн салбарт эдийн засгийн дүн шинжилгээ хийлгэж байна. Энэ 3.7 сая хүнд ер нь хэдийн эмч хэрэгтэй? Хэдэн сувлагч хэрэгтэй? Даатгалын сан хэдийн их найд бийвэр болох юм? Одоо тэр дотоодын нийт бүтээгдэхүүний 6% гэдэг байгаа. За 6% хүрэх юм бол одоо 3 их найд болох юм уу? 3 их найд нь хүрэх юм уу, хүрэхгүй юм уу? За магадгүй санхүүгийн сахилга баттай зөв менежментээр ажиллах юм бол энэ даатгалын чинь сангийн мөнгө 2 их найдтай багтах юм уу? Энэ шинжилгээг хийлгэж байна. Монгол улсад хэдийн эмнэлэг хэрэгтэй? Ингээл том том эмнэлгүүд бариад ах хэрэгтэй юм уу? Тийм ээ? Ингээд орш үтсэн тогтолцоо руугаа яваад ах хэрэгтэй юм уу? Сэргийлж болох нас баралтаараа хүн ардаа ингээд хүлээд ах юм уу? Яаралтай тусламжаа орон нутгата яаж хамгийн хүрдэн шуурх авах гэдэг энэ бодлогыг зохицыг гаргаж явж. За нөгөө эрүүл мэндийн даатгалын сан руу орно. Та бүр төрүүлж орж шүү тий. Хэдүүлээ нөгөө ажил хаяг цайлуулсыг ярьж байгаа шүү дээ тий. Одоо мэргэжлэрээ ажиллаад хавдрын эмчээр ажиллаад 5-аас 6 жилдээ орж байна. Миний үндсэн цалин сая 600 мянган төгрөг. За би жижигүрт сард нэг 4-өөс 5 удаа гардаг. За тэгээд 4-өөс 5 удаа гараад миний яг гар дээр авдаг цалин 2 сая 200. Амг л бол гуруулаа. Тэр нөхрийн тусламжтайгаар явдаг. Дахиж яаж нэмэлт орлоготой болох вэ? Бид нар ч одоо хүндээ анхаараа, цаашдын одоо анхаараад эмчилгээндээ анхаарах хэрэгтэй байтал одоо яах вэ? Нэмэлт ямар орлого олох вэ? Ямар ажил хийх боломжтой вэ? Тиймэрхүү юм бодоол одоо тийм тэгэл ажиллаа л байж. За Сүрэн дэмчээ ийм Нямбатар хотын дарга болонгуудаа нийтийн тээврийн жолооч болон энэ хот тогтчлолтын ажилтнуудын цалин $1000 буюу 3.5 сая төгрөг гэсэн. Тэр үед $1 3.500 байсан. Одоо 3600 аваа явчих шиг боллоо. Удахгүй 4000 гол бид эдийг магнат нийлэх баг. За тэгэхээр энэ 3 сая 500 гэдэг чинь мод болж байна л да. За одоо тэр жолооч тэр цэвэрлэгч нар ингэж боллоо тийм үү. За одоо багш нар бас 3.5 сая гэсэн. Одоо эмчнэр 3.5 сая гэж байна. Би танаас шууд асууя. Энэ 3.5 сая төгрөг болоод яг нэмчнэрийн яг н ахуй амьдрал ер нь тэгж дээшилж өөрчлөгдөхгүй. Нэмээд энэ чинь улс орны нийгэм эдийн засаг инфляц яригдэн те. Нөгөө талдаа яг цалин 3.5 сая төгрөг болгочих энэ нөгөө өргөр хэвлэний бараа бүтээгдэхүүний үн чинь ингээд дагаад өсчих юм бол энэ нэмэгдэл чинь ямар ч үр дүнгүй болчих юм шүү. Та үгүй бодож байна.
Одоо өнөөдрөөс л бүтээгдэхүүний үн нэмэгдсэн мэдэгдэж байна. Бид нар ч одоо нэг 3700-аар сүү авч байсан бол өнөөдөр бид 4500-аар сүү авч байна шүү дээ. Тэгэхээр одоо мөдгөн бид нар 5000-аар авна. Тэгээ 100000-аар нэг сүү авах нь л да тий. Одоо зүгээр харуулханаар бодоход. Тэгэхээр энийг бас одоо яах вэ гэдэг асуудал. Үнэхээр ингээд зэрэгцээд одоо тий юмны үн ер нь нэгэл цалин нэмэгдэн гингүүтэл одоо ахмадын хэдэн төгрөг нэмнэ гэхэд чинь юмны үн нэмдэж эхэлдэг ч тэр гурлын үн байна уу, сахарын үн байна одоо ингээд тий. Тэгэхээр энэ бол нэг их тийм одоо зүгээр яг юугаар харахад бол нэг их тийм биднийг юунд авчихгүй байх. 3500 цэглэлийн малад очихгүй байх. Бид ерөөсөө тэрэн дээр нэг их тоол нэмэгдэж байгаа болохоос үнэн чанартай байдалд бол тэр бидэрт их нөлөө үзүүлэхгүй гэж би бодоод байгаа дотроо тий. Тэгэхээр энэ одоо дэмжил зөвлөхийн яриад байгаа тэр чухал энэ суур юмнуудыг хийж үзэх нь хамгийн их зөв. Одоо би жишээлбэл тэр гүйцэтгэлээр санхүүжүүлээд байна шүү дээ. Халдварт өвчнөний хувьд бол гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэж ерөөсөй байхгүй. Энэ бол ерөөсөй улсын төсвөөр явж идэг одоо эдийн засгийн ганц байгууллага шүү дээ. Жишээлбэл менингит нэг гарлаа. Нэг гарсан тохиолдолд очиод менингитийн голомтын бүх хүнийг илрүүлээ, хавьтлын яалаа, вакцинжуул арга хэмжээ авлаа гэдэг ингээд тэгээд тэрийг санхүүжүүлсний төлөө тэр хүнд гүйцэтгэлийн санхүүжүүл юу өгөх вэ? Арга болгож ижил илүү мөнгө авах юм байна гэсэн ойлголт төвлөх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ халдвар төвчний хувьд бол би хэцүү юм гэж ойлгосон. Яг тэгвэл бидэнтэй хамт ажиллаж исэн одоо энэ голомтонд ажиллаж байгаа ялангуяа эпидемиологууд ярьж шүү дээ. Бид нар ч одоо ерөөсөө бидний хамгийн бага мөнгө авдаг. Тэр өөр нөгөө эмчилгээний юм хийж байгаа улсууд илүү мөнгө авж яана гэд бидний цалин тэд нар бараг өгж байгаа юм шиг тайлбарлаж байна гэж. Тэгэхээр энэ гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэдгийг бол эхлээд жоохон тийм туршиж үзэх хэрэгтэй байсан баг ч би бодож байгаа. Ялангуяа би вакцины одоо энэ манай энэ одоо номхон далайн бүсийн эмчнэр ирэхэд манайхаа яг гүйцэтгэлээр санхүүжүүлээд эхэлсэн байхад бид нар хүмүүсээс асууж ирсэн. Яг энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүсүүд гүйцэтгэлийн санхүүжилтийг хэрхэн яаж авдсан бэ? Бусад улс оронд гэхэд одоо яг энэ тэр бүсийн 5 оронд одоо энэ явагдсан байна л да гүйцэтгэлээр санхүүжүүлэх юм. Тэгэхээр энэ чиглэлд бол гүйцэтгэлээр санхүүжүүлэх боломж бол хараахан одоо хэлэхэд тодорхой биш байна гэж хэлээд бид бол одоо зогссон байгаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ бол юуны хувьд бол их өөр юм байна. Жишээ нь одоо халдвартын чиглэлийн эмч нар одоо бусад энэ нэр төрлийн одоо тий одоо энэ назлогоор нь байж байгаа одоо хувийн эмнэлгүүд шүү дээ. Жишээ нь нүдний эмнэлэг, чихний эмнэлэг гэдэг одоо ингэж байгаа чих үзэгч гэдэг юм уу те. Тэрнтэй адилгүй байхгүй юу? Халдвартын хүн өнөөдөр хувийн эмнэлэг нэх ямар ч боломжгүй. Хаана хийгээд хэнийг одоо яаж үзэх юм чинь те. Тэгэхээр энэ цаад утгаар авал энэ бол бас их харж үзэхгүй болохгүй асуудал. Тэр 3 сая авнаа гэдээ ингэж хэлээд байгаа тэр мөнгө аман дээрээ хэлэгдэж байгаа боловч энэ өнөөдөр бодит амьдралыг өөрчлөх үеийг бол хараахан бас л хэлэхэд хэцүү. Одоо нэг зурд болохоор нохоо зэрлэг шүү баярладаг гэдэг нэг зүйл байдгийг. Тэгэхээр манай байгууллагад юу тохиолдож юм гэхээр халдвар төвчин ихэд гараад байвал манай санхүүжилт нэмэгдэх гээд байна л да. Танай одоо боловсруулсан бодлого штэ. Ковид их гарахаараа манай санхүүжилт нэмэгдсэн. Одоо нуу юм юу аах вэ тийм ээ. Ковид байхгүйсэн одоо манай санхүүжилт цалингаа тавьж чадхаа хэвчээ. Тэгэхээр манай байгууллага дотор нэг хоёр эсрэг чиглэлтэй юм байдгийг. Өрөөл өвчин их байвал клиникийн бид нэр мөнгө олоод байгууллагын цалинг тавих гэдэг. Бидний эсрэг хамталтын тогтолцоог сэргийлэх байгууллага гэдэг байгаа юм байдаг. Тэд нар өвчин гаргахгүй гэж байгаа. Гэхдээ бидний олсон мөнгөөр цалинж ин гэж байгаа. Энэ амар хаашаа харсан юм бэ? Та нар дундаа алах гэсэн үг байна шүү дээ наач. Бид ийм бодлого дэлхий дээр байхгүй. Зөвхөн халдвар төвчин биш, гэмтлийн салбар яг адилхан. Хүмүүс монголхон гэмтээд өхөө тахирддуу болоод байвал тэд нарт аягүй сайхан байна. Тэгэхээр усал гэмтлийг бууруулж ивэл эднэрийн цалин нэмэгдэх баймаар биш үү? Хор тавтар бас ялгаагүй. Тааны бодлого чинь зогхгүй шүү дээ. Халдвартын асуудлаар бол үнэхээр үнэн баггүй. Ер нь бол аливаа юм хийхдээ ингээд тэр чигээр нь ингээд бүгдийг нэг хамруулж хийдэггүй. Онцлогийг харгалзаж тэр зүйлийг хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Тэгээд энэ зүйл нийгмийн эрүүл мэндийн асуудал байна уу? Эсвэл энэ зүйлийг нэгж өртгөр буюу нэгж хүнээр нь тооцох хэрэгтэй байна уу ч гэдэг юм. Тийм ч учраас өрхийн эрүүл мэндийн санхүүжилт нэг өөр, эмнэлгийн тусламжийн санхүүжилт нэг өөр байдаг аахгүй. Тэрүүн шиг халдварт өвчнийг Монголд гаргахгүй гэж ажиллаж байгаа хүмүүсийн санхүүжилт бас өөр байх хэрэгтэй аахгүй. Төсөөсөө ч эдгээр бэлэн үргэлжийн бэлэн байдал халдварт өвчин харагдахгүй гарахгүй байвал харин эднийг сайн ажиллаж ингээд бүр урамшуулад байх хэрэгтэй. Гарсныхын төлөө сайн ажиллаа, баатар боллоо гэж магтах хэрэггүй байхгүй.
гэх мэтчлийн ийм юм байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт энэ цалин усны асуудал чинь ганцхан санхүүгийн асуудал биш байхгүй. Сая яг таны хэлснээр шудраг ёсны асуудал байхгүй бас. Шудраг ёсны асуудал нэгдүгürt. Хоёрдугаарт бүтээмжийн асуудал, үр ашигын асуудал. Гуравдугаарт хүний нөөцийн бодлогын буюу ирээдүйд хүний нөөцийн бодлого эсвэл доктортой ажиллах боловсруучийн эсвэл чадвартай ажиллах боловсруучийн энэ салбарт хэр их байхгүй цөөхөн байх уу. Үүнээс үүдээд ард түмний буюу иргэдэд үйлчлүүлж байгаа иргэдэд гадагшаа яваад авах уу, дотоодоо үйлчлүүлж байгаа нь хил амт ихтэй байх уу, эсвэл хүндрэл ихтэй байх уу гэдэг энэ бол асуудлын одоо цөм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр 3 сая 500 гэдгийг та яг асуулаа. Хинч хариулж чадахгүй. Үйлдвэрчний эвлэлж хариулж чадахгүй, өнөөдөр эрүүл мэндийн салбарч хариулж чадахгүй. Ирсэнгүй шүү дээ. Би бүр өөрсдөө эрүүл мэндийн авч одоохондоо хариулж чадахгүй. Ягаад гэвэл бид юм хийхдээ дандаа нялж хийдэг байхгүй, ерөнхий хийдэг. Гэтэл энийг бид бүхэн бодоод байгаа байхгүй. 3 сая 500 буюу энэ хүний нөөцийн бодлогот салин хөлс яаж нөлөөлөх вэ? Ингэх юм бол бүтээнж нэмэгдэх үү? Үр ашиг нь ямар байна? Одоо сая Дэмбэрэл зөвлөхийн хэлжсэнээр энэ эмнэлгүүдэд бүтээмж хэр байна? 100 хүн ажиллаад бүтээмж нь өндөр байна уу? 150 хүн ажиллаад бүтээмж нь өндөр байна уу? Эсвэл 1000 хүн ажиллаж байгаа эмнэлэг үнэхээр бүтээмж нь өндөр байна. Эсвэл бага арай хүчээр нэг хүндх одоо ажлын үр ашиг гэж хэлдэг шүү дээ. Одоо ингээд танаахан ч гэсэн одоо та хэр их ажил бүтээж ийн гэдэг шиг эмнэлгийн салбар хэцүүч гэсэн энийг тооцох боломжтой байхгүй. Тэгэхээр энэ төрлийн судалгаа хийдэг институт Монгол улсад байхгүй. Хэрвээ сайн дураараа хин нэгэн судлаач энийг аваад хийя гэхэд нөгөө шинжлэх ухааны технологийн сангаасаа хэдэн төгрөг олох гэл ингээд өөрөө ямар тэрийг зардлаа гаргаад байх биш. Ингээд зөндөө сааттай байхгүй. Гэтэл Монголд яадаг вэ гэхээр юмыг бодож судалж судалгаа хийгээд эннийхээ төлөө ажилладаг институт байхгүй учраас эрүүл мэндийн яамдаа туслах ч юм уу засгийн газартаа туслах энэ бодлого 3 сая 500 болчих юм бол бүтээмж нь ингэж дээшлээд тийм ээ одоо иргэдийн нөгөө нэг юу гэдэг сэтгэл ханж байна уу эсвэл одоо тэр гарч байгаа хүндрэл одоо бидний ихээр бол нөгөө хамгийн төгсгөлийн үр дүнгууд байхгүй нас оролтч байдаг юм уу эсвэл одоо эндж байгаа эхийн тоо эсвэл гарч байгаа халдварт өвчний тооч гэдэг юм уу энэ төдөн хуваар буурах гэж байна. Харин энэ цалингаа төдөр ингээд багасгачих юм бол ийм эрсдэл нөлөөлж гинэ гэдэг ийм институт бодлогын институт Монгол улсад байхгүй. Жагсад цугласан л одоо цалингаа нэмүүлээд байх уу гэж яриад байлаа манай хүмүүс. Гэхдээ энэ хүмүүс чинь жагсад цуглаж асуудлаа тавих нь одоо хуулиар олгоцсон эрхийнх нь асуудал. Өмнө яадаг байсан бэ гэхээр эмч багш нар голдуу цуглаад нийтээр навч нэмээ ячдаг гэсэн байхгүй. Нэг үгүй хэлэхэд бол ингээд уул нь бол одоо ингээд ил тод зарлаад тэд гээл одоо нөгөө ингээд ярмэрэг байгаа. Салбарыг тусад нь ээлжлээд одоо ингээд шийдчих юм болно шүү дээ. Одоо дараагийн 2 жил ч гэдэг юм уу одоо соёлын салбар, юуныхаа салбар ингээд явъя гэдэг байдлаар. Тэгэхгүй болохоор яг нэг үгэлэхэд ингээд партай байсан сууж байгаа, цонхоор хар сууж байгаа гадаа нөгөө нэг хэдэн эмч багш нар жагсан гут нь адилхан цалингаа нэмүүлээ сууж идэг гэдэг бол энэ бол шудраг бус харин бүр эсрэгээрээ. Энэ чуулганы цалин 3.5 сая болголоо гэдгүүл энэ эмчтэр чинь бүгд чадвартай юм уу гэвэл яг 100%. Би эргэлж байна. Энэ төр чинь чадвартай ч байгаа, чадваргүй ч байгаа. Эсвэл ингээ ажлыг хийдүүлдэг, оронтоо бөглөдөг те ингээ байж байгаа. Тэгээд одоо ингээд яг нэг тийм харгаал байна л да. Одоо ингээ бүгд би $1000 цалинтай болчлоо гэдэг. Та түрүү хэллээ. Монгол улс бол яг үндсэндээ олон улстай харьцуулбал бол нэг хүнд оногдох эмч зөвлөгчийн тоогоор бол дээгүүрж агсдаг. Социализм үеч тийм байсан, одоо ч тийм. Тэрч байтугай ийм нөгөө айхтар нөгөө нэг онц ноцтой одоо халдвар төвчин те одоо энэ байгалийн амшиг болсон тохиолдолд дэлгээд гарах орны тооч гэсэн манайх бол бүс нутагтай нэлээд өндөр гэж би ойлгож байгаа. Маш сайн гэж бодож байгаа. Гэтэл чинь одоо хэлж штэ бид тэгвэл эмчээгээ тэгвэл яг одоо энэ үнэлгээ өгөхөд иргэд одоо өвчтөн гэх юм уу те яаж үнэлэх юм те ямар баталгаа байх юм. Тэгээ одоо та хэлж штэ ингээл одоо энэ тэндгүү ингээд шинэ ингээл одоо хавдрагч 2 дугаар одоо юугаа одоо шаваа тавиад бариад эхэлж байгаа шүү гэн те. За ингээл баахан эмнэлгүүл баригдчихээн те. За одоо энэ гэр хороолоороо өрхийн эмнэлэг бол зөндөө штэ те. Гэтэл чи энд чи яг хин чанар норматив төр ингээд яг үнэлгээ өгөх юм. Энэ аягүй хэцүү байна л да. За би нөгөө халдварт төвчнөн дээр сүрэн дэмжиж байгаа үнэн л те. Манай одоо өмнөх тогтолцооны нэг алдаа бол бүгдийг гүйцэтгэлийн санхүүжилт рүү оруулсан. Халдварт өвчнийг гүйцэтгэлд оруулж болохгүй байхгүй. За тэр утгаараа эрүүл мэндийн сайд Чимбүрэн 2026 оны 1 сарын 1-ээс эхлээд халдварт өвчин үндэсний төвийг төсөвт санхүүжилтд оруулж байгаа. Төсөвтөөр санхүүжнэ. Эдгээр халдварт өвчин гарсан гараагүй хамаагүй одоо төсөвтөө болно. Халдварт өвчнөө баг гаргаад гарсан даруйд нь унтраагаад авах юм бол эдгээр яг ашигтай ажиллаад байна гэсэн үг. Цалин үржүүлэлт нэмээд байна гэсэн. Халдварт өвчнөө даргаагаад гал алдаад авах юм бол яг хамаг хүний нөөцөө томилдоор явуулаад хөдөө орон нутагт ажиллаад өшөө нэмэлт мөнгө авна гэсэн үг. За энэ манай тогтолцооны алдаа байсан. Энэ алдааг
чин бүрэн сайд засаж байгаа. За аймагуудын халдвартын тасгуудыг бас төсөвт болгож байгаа. Тэгэхгүй энэ чинь нөгөө эмнэлэг дотор үл ойлголцлууд гарсан байхгүй тасгуудын хооронд. Халдварт өвчин гарахгүй болохоор нөгөө аймгийн одоо халдвартын тасгч нь одоо орлохгүй сууж шээ. Тэгэхээр яг нөгөө мэс заслын тасгийнх нь бид нар та нарыг тижиж шүү. Тэгээ нөгөө халдвартын тасгийнхныгаа одоо ингээд байгууллага дотроо нэг ингээ ялгуурладаг. Тэгээ юу нээш халдварт өвчин гарч чи цалин авах. Яг тэр тогтолцоо руу орсон байсныг бид засаж байна. За магадгүй одоо гэхдээ манай эмчнэрт бол тийм муухай санаа гарахгүй л дээ. Магадгүй нэг өөр бодолтой халдвартын дарга байх юм бол нөгөөдхөө унтраахгүй ингэ сурамд оруулаад байлгаад байна шүү дээ. Үгүй тийм шүү дээ. Тэгээд халдварт өвчин гэдэг чи одоо салбар дотор бас бидний ч мэдэхгүй өөр салбар байхгүй бид нар чинь. Танаа болисгаан чинь тэгж хэлсэн шүү дээ өөрхий тий. Үнэн байхгүй тэр үйлдвэрчний халдвартын үйлдвэрчний үеийн эмч болисгаан гэсэн байхаа тий. Тэр хүмүүс хэлж байгаа үнэн зогсож илээ ярьж илээ. Тий ярьж байсан. Тэр хүн чинь үнэхээр зөв ярьж байгаа. Халдварт өвчин бол одоо ингээд төсөвт болж байгаа. Дээр нь бас бид халдварт өвчин судлалын үндэсний төвийн одоо үйл ажиллагааг бид нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Зоонуудын тий нийгмийн эрүүл мэндийг нийлүүлээд олон улсын жишгт хүргэсэн энэ том бүтц рүү бид нар бас оруулах гэж сайн төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. За тэгэхээр одоо мэдээж одоо олон улсын жишгээ харах хэрэгтэй. Олон улсын жишгт бол халдварт судлалын үндэсний төв нь баг үндэсний аюулын байдлын харьяа байдаг. Генерал золтой хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн амьдрал баталгаажсан. Цалин нь баталгаажсан. Одоо та бид бас энэ коронавирус гэдээ харслаа тий. Одоо нөгөө нарийн бүдүүн цагиргаар танк манк орж ирэхэ болсон шүү дээ одоо. За. Тэгэхээр одоо бол дэлхийн нийт геополитик яаж юм ерөөсөө халдварт өвчнөйгөө тэмцэж байгаа шүү дээ. Дээр нь манай бүс нутаг өөрөө онцлог. Таргун тахал гардаг. Голомттой аймагуд сумдууд байна. Сая Хөвсгөл аймагт жилг таргун тахлын одоо сэжигтэй тохиолдол гараад өвчин гарахад манай халдвар судлалын үндэсний төвийн ямар түргэн шуурхай баг үндэсний баг очиж ажиллаж тэрийг хөмж аав. Тийм шүү дээ. Өнөөдөр бас Солонгос улсад би бас Азгүй сүрьегээд олон улсын хуралд оролцлоо. Одоо би Солонгосуудтайс хэлсэн манай улсын сүрьеэг та хэд онцгой анхаар тусалж дэмж. Монгол Улаанбаатар, Сеул Улаанбаатар хоёрын хооронд 9 удаагийн нислэг шүү дээ нэг өдөрт. Тийм ээ. Энэ мэтчлэн бид одоо ганц халдварт өвчин бол ганц Монгол улсын асуудал биш болчиход байгаа байхгүй. Тэр утгаараа бид одоо халдвар судлалын одоо энэ үндэсний төвдөө бол эрүүл мэндийн сайд онцгой анхаарал тавьж ажиллаж байгаа. Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатрар дарга бас өөрөө яг энэ Улаанбурхны үед ажиллалаа тийм ээ. Бид бас Улаанбурхныг одоо сайдын ажил авахд Улаанбурхны вакцинжуулалт бол 20 хүрэхгүй хувьтай байсан. Бид 100 хоногийнхоо хугацаанд улсын хэмжээнд 70 гаруй хувьтай болголоо. Сая энэ томоогийн вакцин дээр бас манай хөсүүдийнх маш мундаг ажиллалаа шүү дээ. Бид бол баярлж байгаа. Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний хэвлэлийн холбоо, Монголын хувийн хөгжлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо нь 2024-оос 2026 онд байгуулсан хамтын хэлэлцээрийг үндслэн нэмэлт оруулахаар дараах зүйлээр тогтвол. 1. Засгийн газрын тогтоолын 2A-м ТÜ зэрэг шатлалын ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажлуудын үндсэн цалийг 2026 онд багтаан 3 сая төгрөг түргэхээр дараах үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Нэгдүгээрт нь 2026 оны 1-р сарын 1-ээс 30%-аар, 8-р сарын 1-ээс 9%-аар, 9-р сарын 1-ээс 9%-аар, 10-р сарын 1-ээс 9%-аар, 11-р сарын 1-ээс 9%-аар, 12-р сарын 1-ээс 9%-аар тус нэмэгдүүлж 2007 оны 1-р сарын 1-ний өдрөөс эрүүл мэндийн ажилтнын цалин 3.5 саяд хүрэх. Дараагийн зэдвэр оръё. Би уул нэг тавчхан сонсох гэсэн. За одоо энэ дараагийн бүлэг сэдв шүү. Эрүүл мэндийн даатгалын сан. За одоо энэ улс төрчин бүгдээр л одоо хэн анх тэгээ хэлсэн шүүрэн шанагшил гэдэг нэрээс. За тэгээд шүүрэн шанаг болсон юм байна. Тэгээд энийг гинт өнөөдөр одоо мэдчихэж байгаа юм уу те ингээд дуугаа авалдаад их л хаалгалсан тэгээ харамссан улсууд байна л да. За засаг ямар ч гэсэн ингээд арга хэмжээ аавна гэд сүүлийн тагнууд ерхий газарч бас нэг ажиллагаа явуулаад энэ нэр бүхий юм этгээдүүд ингээд өгсөн хуйлдаад энэ ингээд юм мафийн шинжинтэй Сицилийн маф чашаал болсон юм байна л да. Тэгээ ингээд явж идэг одоо театр хэллээ те ингээд хурамчаар үйлддэг олголт нь хүртэл ингээд бүр ингээд тэр системээр ингээд явждаг. Энэний цаана хувийн эмнэлгүүд
Энэ одоо манайга одоо бага эмийн бөөний төв одоо манай бөмбөгчийн төв шүү дээ угаасаа. За дүүрэн байгаа тийм. За тэгээд энэ бүр зарим тохиолдолд бүр улсын эмнэлгийн дарга нар хүртэл холбоотой байна гэдээ сүүлд ингээд энэ эрен сурвалжлах сэтгүүлчд ингээд гаргаад тавьж байгаа. Би энд одоо заавал тэр хүний нэр ус эмнэлгийнх нь одоо тэр авторуудын би дурдаж явах. Эйг бол одоо манайч хэцүү шүү дээ. Ганц үгэлжгээ шүүх дууд шүү дээ. Маа сэтгүүлчтэй. Зовлонтой. Тийм. Энийг тэгвэл мэдчихсэн бол яагаад арга хэмжээ авахгүй одоо үдээд ингээд тулгч ба тийм. За би та хоёр ялангуяа одоо яг энэ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа улсууд ажиллаж байсан одоо ч та хоёр хамааралтай улсууд яагаад энэ сан чинь ийм байхад ингээд нэг зогсоож болоогүй юм бэ тий. Иргэдийн хувьд бол мэдээж ингээд бид урсгам зүйчлэгээ авах хэрэгтэй гэл ингээд тэр хөнгөлтэй юм байдаг юм уу хэвтэ эмчтүүлэх байдаг юм ингээд явж л байгаа. А гэтэл чинь нэг сони юм би танаас ярьж байгаа. Одоо ингээд нэг хувийн байгууллага бидний ажилтнууд ингээд бас нэг хувийн эмнэлэгтэй ч юм уу нэг гэрээ байгуулад нэг очиод нэг үзлэг ч юм уу явуулаад бид нар иргэн дугаар авчдаг байхгүй. Дараа нь бидний иргэнсэн дугаараар тэр хувийн эмнэлэг тэр одоо энэ даатлаас хангаас ингээд энэ бидний бүр аваагүй эмчилгээ ийм тариа ингээд биччихвэл яах вэ? Мэдхгүй шүү дээ. Бидний бүх хувийн мэдээлэл тэр эмнэлэгт байгаа байхгүй. Одоо сүүлд ингээ хулгай гарсан гэр би тэгж одоо бид нар тэгж хардж штэ. Ийм бидний нэг ашиглаад ингээ аваад идэм биш байгаа та. Миний нэр дээр юм байгаа юм шиг. Байгаа биш байгаа та гэдэг. Maybe. Би бол яг энэ даатгалын санг бол юу гэж харддаг гэхээр одоо яг нарийн юмыг бас би мэдхгүй тэрийг би нэг тэгж юу яагаад яах вэ? Гэхдээ би одоо жишээ нь 40 гаруй жил ажиллачаад энэ салбарт одоо би даатгал энэ шингэж байгаа шүү дээ. Монгол улсад дэмжлэгдэхгүй байгаа өвчнийг бол тийм ээ. Одоо даатгалаас нөгөө мөнгөний ингэж гаргуулад тэгээд тэр одоо үзүүлж болно гэдэг ингэж байгаас. Тэгээд би одоо нүдний нэг өвчнийг хэллээ л дээ. Тэгээд гисэн чинь энэ өвчин манад эмчлэгдэх юм байна гэсэн. За нүдний тэр эмнэлгүүдээр нь явлаа. Энэ бол эмчлэгдэхгүй боллоо. За тэгэхээр би даатгалд хандсан байхгүй. Би одоо ерөөс эмнэлэгт хэвтэж байгаагүй. Энэ одоо ажиллах хугацаанд тий. Ямар нэгэн байдлаар мөнгө авч байгаагүй. Тэгэхээр би одоо даатгалаас энэ дээр ямар нэгэн одоо надад гаргах юу байна уу гэсэн чинь байхгүй танд. Яг гэвэл эмчилдэг гээд энэ өвчнийг тэр одоо жишээлбэл нүдний эмнэлгийн ямар нүдний одоо эмчүүл ямар өвчнийг эмчлэх вэ ямар нь Монголд чадахгүй гэсэн юм жагсаалт гаргаж өгж тэр даатгалд өгдөг гинэ. Тэгээд тэнд эмчилдэггүй гэдэг дээр нь тэр даатгалаас өгдөг гэж байгаа байхгүй гадагш шахаад. Ингээ би тэрийг авч чадахгүй юм байна гингүүд. Үгүй би өчнөө мөнгөө төлчөөд би яг л шууд хэлсэн одоо яамны хүнд би өчнөө мөнгөө төлчөөд цалингаа авах хугацаанд өчнөө эрүүл мэндийн даатгалын мөнгө төлчөөд ганц хэрэгтэй үедээ авч чадахгүй юм байна шүү дээ энийг те. Гэхдээ тэгэхээр яахаар энэ даатгалын юм савчин тэгээд хоосорчод байгаа юм гэж би хэлсэн. Энэ мөнгө нь тэгээ хайчиж байгаа те. Нэгд хоёрт энэ одоо хувийн эмнэлгүүд гээл ингээд зөндөө олон болчлоо те. Хувийн эмнэлэг гэдэг чинь өөрөө бие дааж өвчнөө эмчлэж чадна гэсэн үүднээсээ нээсэн байдаг юм уу? Тэнд яхаараа даатгалаас ингэж юм өгöd те гэдгийг би одоо хэлсэн байхгүй те. Тэгэл би энэ даатгал гэдэг чинь ер нь зөв зохистой явдгүй юм байна тийм ээ. Одоо энэ чинь үнэхээр одоо би тэгээд дэмбэр зөвлөхийг ярьж байхад илүү тэр баяр сайхан ярьж байхад илүү ойлгосон л доо. Ер нь даатгалыг бол эрүүл мэндийн одоо байгууллагад байх нь харьяалал байх нь бол буруу. Энийг бол одоо тэр даатгалын чиглэлээр ажилласан мэрэгсэн одоо ийм өмсөд авч явах ёстой. Тэгээд тэрийг аривжуулж явах ёстой гэсэн ийм л юм би одоо ойлгож авсан. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр бид өөрсдөө одоо тэ өвдсөн үедээ авч чадахгүй байхад яагаад тэр дотроос нь одоо тэрийг тэгээд одоо буруу юм хэлбэрээр ашиглаад зарцуулаад байна гэдэг дээр л би гайхаад байна л да. Эрүүл мэндийн даатгалын санд өөр үүссэн шалтгаан нөхцөлийг судалж хяналт шалгалт хийх үр хөвгөө ажлын хэсгийг томилно. Энийг хэрэглэх газар бямц гацаад тавьцуулна. Нэг талаасаа бол хамрах үйлчилгээ зардал талыг задгаа тавьсан талч бий. Хоёрт нь энийг далиндуулаад маш их залин хулгай явуулсан гэсэн гомдол ирсэн шүү. Өчигдөр би их нялхсан син төвдөр ажиллаж байгаа ч гэсэн дээр одоо хүүхдүүд эмчилгээг авч чадхаа болсон. Хязгаарлалтах тооц энэ өрнөөс болоод тэгээ зөвхөн тэр 21 онд үүссэн үр шин. Жил болгон өөр нэмэгдээд үүсээ яваад байна. Хамгийн том үр нь ковид үед үүссэн. Тэгээ тэр үеэр авсан бүтээгдэхүүн тоног төхөөрөмж чанартай чанаргүй авсан авилгатай тэмцэх газар шалгаж байгаа зүйл. Эрүүл мэндийн салбараар хариуцж энэ өрийг барагдуулах энэ үүссэн шалтгаан нөхцөл дүгнэлт хийгээд хууль хяналтын байгууллага шалгуулах. Ер нь бол бид бүхэн бол даатгалыг эхлэхэд нь л одоо 20 оны 8 дугаар сарын тэр бий даатгалын хувьд орсон өөрчлөлтөөс өмнө ч гэсэн
даатгалч нь тодорхой хэмжээгээр санхүүжүүлж ирсэн шүү дээ. Тэгэхээр бид нар бас тэр үед ч ажиллаж ирсэн. Тэрнээс хойш өөрчлөлтийн үед бүрэн ингээд даатгал руу шилжих процессын үед хамт ажиллаж ирсэн. Тэгэхээр даатгалын газрын мэрэгчлэнүүтэй дарга нартай ч ажиллаж ирсэн. Тэгэхээр энд ямар асуудал алдаа гарсан бэхлээр энэ зүйлийг та нар хэлж байгаагүй мөн гэж байна л да та. Бид нар бол хэлж ирсэн. Ялангуяа эмнэлгийн удирдлагууд нөгөө өөрсдөө тусламж үйлчлэгийг хийсэн, хүндээ хүргэсэн тусламж үйлчлэгээнийхээ төлбөрийг бид нар авах гэж ирнэ ш. Авах гэж л зүтгэн штэ. А гэтэл яагаад тэр их олон лгоор хасч ийн? Яагаад одоо нэг сарда ингээд хим эмчилгээ хийлгсэн өвчтнүүдийн 92% нь ямар нэгэн шалтгаан хийгээд хасаад манай байгууллагаас 2 сарын хугацаанд 4.2 тэрбум төгрөг зүгээр хасчих чадчихсан байхгүй. Тэгээ бид нар тэрийг авахгаа хөөцөлдөглөөр танаахан одоо килограмм гэдгийг хийж бичээгүй ч гэдэг юм ингээд жижиг шалтгаан хийж исэн өг үсгийн алдаан дээр ажиллаж исэн хүмүүс маань тодорхой жилүүдийн дараа өөрсдөө биднээс хэмнсэн тэр мөнгөө өөр хэлбэр рүү оруулаад өөр хэлбэрээс ашиг хүртээ сууж исэн байгаа байхгүй. Ер нь одоо ингээд харагдаж шин. Юм гэдэг чинь тэгээд зөв явбал нөгөө зөөлөн хорвоо гэдэг шиг буруу байвал тэгээд яаж шээс илэрдгэл хорвоо авахгүй цаг хугацаад харуулж байгаа. Тэгэхээр би энд юу харагдаад байна вэ гэхээр бид бүхэн тогтолцоо гэж ярьдаг. Бүт тогтолцооноос хамаарад байна энэ төр гэл ингээ хардаг боловч тэрийг хэрэгжилж байгаа хүнтэй бас их холбоотой юм байна гэж хараад байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр зарчим үйлчлэх ёстой. Зарчим гэдэг маань хууль дүрм журмаар ингээ зохицуулах ёстой боловч тэр хууль дүрм журмаа нөгөө гаргаж байгаа хүмүүс маань тэрийг хариуцж байгаа хүмүүс маань аль болохоор бүрхэг хийх, аль болохоор хийхгүй байх ч гэдэг юм уу ингээд эс үйлдэлүүд үзүүлээд ингээд байгаад байдаг. Бид бүхэн тэрийг шаардаад энийгээ өөрчлөөд өгөөч, энийг засаад өгөөч гэдэг маш олон санал тухай үед хэлжлээсэн. Тоож үдчихсэн тим юм ер нь баг байхгүй. Тэгэл бид нэг хоосон юмд хэл тухайн үеийн сайд нарт чиглэдэг. Сайд нар болохоор одоо бид нарыг сүүлдээ юу гэж хардаг вэ гэхээр нэг дандаа юм ярьж идэг хүмүүс гэж хардаг болж хуурсан байхгүй. Яг гэвэл сайд болчих тусам өөрөө нөгөө хүн таалагдахыг хичээдэг юм байна. Хүн таалагддаг одоо энэ дэшээ гарах тусам хүн таалагдахыг хичээгээд тэгээ бүгдэнд нь юм тайван болчиход байгаа байхгүй. Гэтэл зарим хүмүүс бол хүн таалагдахгүй ч гэсэн ажил хийж болоод байна шүү дээ. Танаас салбар харьцангуй дандаа эмчнэл өдөрж байгаа шүү дээ. Эмчнэл өдөрж байгаа. Харин өнгөрсөн. Тэгэхээр бид нэр ерөн сүлдээд юу гэж боддог болсон гэж. Зарчим ярьсан хүн ажлаас нь халдаг. Тэгэхээр тэрэнд юу харагдж байна вэ гэхээр ер нь нэг айлаар ингээ харах юм бол бид нар одоо та бас мөнгөний дүүн хэллээ. Одоо тэдэн их 80 байх юм уу, төдий их 80 байх юм уу гэд. Гэтэл нэг айл байлаа гэж бодоход айл байгаа төсөвтөл зарцуулж юм ажиллана. Өнөөдөр миний төгрөг мөнгө хөрөлцөхгүй байх юм бол эхлээд би талхаал авна шүү дээ. Тийм шүү дээ. Эхлээд талхаа авна. Тэр хүүхдүүддээ талхаа өгөхийг бодно. Дараа нь дулаан байхын тулд галаар төлөхийг бодно. Тэгсний оронд хажууд нь ямар нэгэн чимгэлтэй ч юм уу гоё тоглоом авахыг би бодохгүй шүү дээ. Эсвэл талхаа аваагүйж би айгүй гоё одоо юу гэдгийг торт морт ч юм уу за мэдхгүй нэг тийм авахыг хүсэхгүй байхгүй юу. Гэтэл яг манай энэ даатгалын юм дээр юу үүссэн бэ гэхээр бид бүхнээс буюу хүүхдүүдээс талхын нөх мөнгөний багаар ботцсон мөртлөө булааж авчихад тэрийг өөр хүнд өгөнгөө тэндээсээ ашиг хүртсэн байхгүй. Одоо энэ шүүхийн процесс харуулж штэ. Олон эмнэлгүүдэд илүү байдлаар нэхэмжил хийчээд тэрнийхээ мөнгийг зөрүүг өөрсдөө ингэж ачруулж авдаг байсан юм асуудал гарч. Тэгэхээр энэ бол хүнээс хамаарч байгаа байхгүй. Тэгэхээр хувь хүн төрд ажиллаж байгаа хүн хэн хэр төвшин, хэр шудраг, хэр зарчимч байна уу гэдэг чинь маш чухал. Дээр нь бодлогыг харж чадж гинөө гэдэг нь амар чухал болоод байгаа. Тэгэхээр бид нэр тогтолцоо гэж ярьхлаараа нэг ерөнхий эзэнгүй юм яриад байгаа боловч тогтолцоон дотор ч хүн байдаг. Тэр зөв хүнээ тавихгүй бол ийм асуудал байдаг. Тэр зөв хүнээ хамгаалаад байгаад байвал ийм асуудал үүсдэг юм болж байгаа байхгүй. Тэнгүүтээ тэр байгууллагын соёлыг тэр чигээр нөгөө даатгалын ерөнхий газарт ажиллаж байгаа тэр олон сайхан хүмүүсийн чинь бүгдийг нэг муу нэр зүгээд тусгаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энийг өөрчлөхийн тулд надаа юу хэрэгтэй вэ гэхэлэр би хараад сая Сүрванд эмчээ хэлж байгаа ч үнэ. Нүдэд хувийн эмнэлэгт жишээлбэл бид нар эхлээд өгөх ёстой юу? Яг гэвэл энэ даатгалын мөнгө чинь төсөөс очиж байгаа мөнгө чинь эрүүл мэндийн салбарт цалин болгож өгдөг байсан мөнгөө авчиж даатгал руу ичиж байгаа шүү дээ. Тэгээд тэр цалин болдог байсан мөнгийг нь хувь улс руу хуваага хийчихэж байгаа юм. Гэтэл урд нь бол бид нар төсвөөс шууд цалингаа аваад байжсэн тэр мөнгийг за даатгалаараа аваарай гэд авчиж хийчихэж байгаа юм. Тэнгүүтээ улсын эмнэлэгт өгөхөөсөө гадна хувь руу хуваага хийчихэж байгаа. Тэгэхээр яах ёстой байсан бэ гэхээр одоо яах ёстой байсан бэ гэдэг үг шүү дээ. Яах ёстой байсан бэ гэхээр эхлээд эмнэлэг санхүүжүүлээд байгаа энэ процесс болох ёстой байхгүй. Энд бол хувь улсын эмнэлэг санхүүжүүлэх нь гол биш. Хуваарч гэж болно, улсаарч гэж болно. Юуг санхүүжүүлэх вэ гэхээр тэр иргэн авах чад тусламж үйлчлэгийг санхүүжүүлэх гэж байгаа. Тэгэхээр иргэн авах чад тусламж үйлчлэгийг юугийн санхүүжүүлэх вэ гэдгээр тэр нөгөө шудраг ил тод байдал байгаагүй учраас нөгөө эмнэлэгтэй шууд гэрээгээд танаа эмнэлэгтүүдийг өгье гэдэг юм яваад байгаа байхгүй. Гэтэл энэ тусламж үйлчлэгээ Монгол улсын Улаанбаатар хотод төд хэрэгтэй. Харин Баруун аймагт
байх ёстой шүү. Тэгвэл Баруун аймагт худалдаж авъя. Энд худалдаж авъя. Баруун аймгийн улсын эмнэлэг ороод ирвэл сайн л үз. Улсын эмнэлэг чадахгүй байгаа бол тэнд нь хувийн эмнэлэгт эрхийг өгч л да. Тэгвэл хувийн эмнэлэг тэндээ игээд хөгжгөл дээ. Гэтэл яагаад хавдрын эмнэлэг яг ингээд Баянзүрхт өргөт байгаа хавдрын эмнэлгийн хажууд нэг эмнэлэг хавдрын эмнэлэг байгуулсан баг. Тэр хоёрыг яагаад зэрэгцүүлээд санхүүжүүлээд байгаа юм. Эн чин шодрог бус байдал ахгүй. Шодрог бус нь юу вэ гэхээр мөнгө авч байгаа бид нартай биш. Иргэндээ нөгөө хүртээмжтэй ажиллах тэр байдлыг шодрог бусаар хааж байгаа асуудал ахгүй. Гэтэл ховддоо үнэхээр улс тусламжаа хүргэж чадахгүй бол хувийн эмнэлгээр тусламжаа хүргэх боломж байхад яагаад тэр хувийн улсын эмнэлгүүдэд тусламж үйлчлэгийг зэрэгцүүлэн хамт нэг хашаан дотор олгоод байгаа юм. Эн чин бодлогын алдаа байхгүй. Тэгэхээр эн чин бодлогын алдаа гэхээсээ илүү нөгөө хүний шодрог бус нөгөө байдлын эрх ашигын цаана юм байгаад байгаа байхгүй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдээ Монгол улсын засгийн газраа хууль тогтоох дээд байгууллага буюу улсын их хурлын гишүүдээ эрүүл мэндийн даатгалын санчин хоосроод баахгүй болчиход байна. Дээрээс нь ард түмний мөнгө штэ эн чинь бидний мөнгө байхгүй юу? Бид нэр одоо ажил олгогч бид нэр 2%, одоо биднэрт ажиллаж байгаа хүмүүс нь 2%. Ингээд нийлүүлээд өгөөд дараа нь эрүүл мэндэд очиод зарцуулна гэдгсэн чинь одоо байхгүй болсон. Улс хувь гэдгүүгээр бүгдөө байхгүй болсон. Тийм учраас энэ дээрээс нөгөө хүний эрх тийм ээ үндсэн хууль эрүүл мэндэд даатгал төлөгчдийн эрх ашиг нь хохироод байгаамаа. Хохироод. Эмч эмнэлгийг сонгох эрхтэй нөгөө даатгуулагч та бүгд маань бид бүгд маань яаж нь хохирж байна. За юмсан ерөнхий сайд бол өөр өгчлээ. Ерөнхийдөө бол энэ улгаалал уураа зэгцлээ. Ойрын хугацаанд ер нь надад яг хийсэн ажлаа танилцуул гээд үүрэг даалгавар өгөх шиг болно лээ. Тэгээд би буруу сонсоогүй бол эндээ санхүүжилт авдаг ихэнх санхүүжилтийг нь баг хувийн 4-5 миллиг авчдаг гэдэг. Та энэ тал дээр нэг яриа. За яг ерөнхийдөө бол нийт санхүүжилтийн нэг 80 орчим хувийг бол манай төрийн өмчт улсын эмнэлгүүд авч байгаа. За авч байгаа. За хувийн эмнэлгүүдийн авж байгаа тэр 20 орчим санхүүжилтийн 90% нэр бүхий 5% эмнэлэг авч байгаа. Нэрлж болох юм уу? Одоо яахвтаа одоо тэгээд Ряха Медис ахуулаад Бриллиант гэдэг байна. Тэ? Тэгээд авч байгаа түүний эмч яагаад нэрлж болохгүй гэж. Уу яах вэ гэдэг чинь ил байгаа л да ил байгаа тий. Ряха Мед за манай Баянзүрхт үргийн эмнэлэг байна. За дараа нь MGG гэдэг эмнэлэг байдаг. Тэ? Энэ эмнэлгүүд бол одоо хувийн эмнэлгүүдийн авдаг санхүүжилтийн 90% авч байгаа байхгүй. Уг нь бол эн чинь тэгш хүртээмжтэй байх шүү дээ. Дээр нь хувийн эмнэлгүүдийн санхүүжилт авж байгааг одоо бид бол буруудахгүй. Тэгтээ ачааллыг тэнцвэртэй үүсгэх хэрэгтэй байхгүй. Одоо энэ Эрдэнэхүү захирлын яриад байгаа тэр л байна л та халдварын тусламж үйлчлэгийг бриллиант үзүүлж байгаа бол сайнтай муутай бүгдэнтэй нь үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Зөвхөн өрмийг авчаад хусмыг хаяад иж болохгүй шүү дээ. Одоо тэгж шүү дээ. Хувийн эмнэлгүүдийн бас нэг алдаа бол хөнгөн өвчтнүүдийг төвж эмчлээд хүндрэнгүүд нь улсын эмнэлгийн хүлээн авахын хаалгаар шидчихэж утаагаад иж болохгүй шүү дээ. Тийм ээ? Энэ бид ачааллыг тэнцвэртэй үржих хэрэгтэй байхгүй. Даатгалын сангаас адилхан мөнгө авч байгаа бол ачааллаа тэнцвэртэй үрэл гэж байгаа. Тийм шаардлага тавьж. За хоёрдугаар та бас хэлж байна энэ даатгалын сан чинь ер нь ингээ бүтгэе үлдсэн юм уу? Бүтгэе болсон. Бид энэ салбарт болохгүй байгаа юмыг болохгүйг нь хэлж явах хэрэгтэй. Болохгүй юмыг болж байгаа мэт ярьж салбараа хуурж, засгийн газраа хуурж, ард түмнээ хуурж болохгүй. Одоо таалагдах гэж байд юм уу? Эсвэл одоо тайвшруулах гэж болохгүй. Үнэхээр болохгүй байгаа юм аа. Одоо хүний биеийн байдал хүндрэлцэн багт нар гэрт нь зүгээр гэд хэлээд иж болохгүй шүү дээ. Энд чинь эрчим эмчилгээний тасаг тавьчих шүү дээ. Манай эрүүл мэндийн салбар. Манай эрүүл мэндийн сайд Жимбүр ажиллагаа 150 гаруй онж байгаа. Одоо бид зөвхөн оншоо тавьж шүү дээ. Оншоо тавиад энэ өвчтөн тогтворжуулах байдал руу н оруулж байна. Тийм ээ? Одоо нэг зөвхөн тогтворжуулж хагаад он гаргаад бид нар эмчилгээгээ сайжраад энгийн тасаг руу шилжүүлнэ. Цаашаа одоо ингээд хяналтанд тавиад операцийн суурьшир нь явагдах юм. Гэхдээ одоо явагдчих. Одоо зарим нэгэн хүмүүст маш өвдөлттэй төсвөрлөх боломжгүй өвдөлтүүдийг бид нэр өгж байгаа. Энэ хэмбэгвэл би энэ салбарт 30 хүрэхгүй болгооч байгаа шүү. Энэ салбарынхныг муухай харагдуулж байгаа. Энэ салбарын мөнгө төгрөгийг гэдэж байгаа 30 хүрэхгүй юм байна. За би нөгөө яа шууд хавцт хэрэгтэй бас яриад иж болохгүй янз янзын нөгөө нууцд би гарын үсэг зурцсан болохоор та бүхэн бас мэдж байгаа хүний нэр дурдаад яг. Ерөнхийдөө бол 30 хүрэхгүй хүний гар хөл болсон итгэл хүн байна. Энэ бүлэглэл энэ эрүүл мэндийн салбарыг энэ үгсэн хувилдаж хулгайлдаг энэ 30 хүнээсээ салжээж манай эрүүл мэндийн салбар хөгжинэ. Тэр утгаараа эрүүл мэндийн сайд бол энэ даатгалын цогц реформ хийх
төслөө ерөнхий сайдад танилцуулаад засгийн газар танилцуулсан байна. За тун удахгүй засгийн газар энийг манаас хүлээж аваад нааштайгаар шийднэ гэдэгт итгэж байгаа. Яг тэгвэл ерөнхий сайд өөрөө энэ эрүүл мэндийн салбарын ялангуяа даатгалын реформыг хийхийг үүрэх гэсэн. За бид нар яах гэж бол эрүүл мэндийн яамны харьяа биш болгоно эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг. Энэ өөрөө тусдаа бие даасан газар байх шүү дээ. Одоо сангийн яам авах юм уу? Эдийн засгийн хөгжлийн яам авах юм уу? Эсвэл бүр их хурлынхаа харьяа газар болж байгаа шүү дээ, байхгүй юу? Энэ бид өөрснөө ажил хийгээд энэ даатгалаас мөнгө л авдаг байх шүү дээ. Эрүүл мэндийн яам эмнэлгүүдтэйгээ хамтраад бид ажил хийсэн мөнгө л тэндээс авдаг байх шүү дээ, байхгүй юу? Одоо эрүүл мэндийн сайд одоо яаж ийнэ бол нэг гараараа эмнэлгүүдэд дэмжээд эмчнэрээ дэмжээд байгаа юм шиг мөртлөө нөгөө гараараа боомлоод шүү дээ. Даатгал нь ингээд хясан боогдуулдаг. Энэ эмч ажилчдын хийсэн гүйцэтгэлийг өгдөггүй. Түр эрдэнэхүү захирал ярьж байна. Үг үсгийн алдаа хайдаг. Их олонлог гэд өөрснөө ч ойлгохгүй юмараа ингэж даатгалын мөнгийг өгдөггүй, тийм ээ. А тэгсэн мөртлөө нөгөө талаараа зарим нэгэн эрх ашиг нь нэгдмэл ашиг сонирхолтой эмнэлгүүд дээр ямар ч хараа хяналтгүй гэрээ хийгээд өчтдөг. Ямар үйлчлэгийг хэдэн төгрөгөөр авах гэж байгаа гэрээ дээр тусгаагүй. Хэдийн хэмжээний хүнд үйлчлэхийн тусгаагүй. Тэгэл зүгээр ингээд өчтдөг. Нөгөөдгөл нь бичээд байдаг. Бодтой жишээ. Тариулах гээд очисон хүнийг өвдгийн солилцсон биз дээ. Юу гэсэн үг? Уу харин цаасан дээр чи бодтой жишээнүүд шүү дээ. Яасан гинэ? Тариулаад гарсан хүний өвдгийг солилцсон гэд даатгалаас мөнгө авчихсан. Нөгөө тийм зүгээр тариулсан хүн дээр бид одоо юм тоо. Одоо нөгөө түрүүн та хэлж шүү дээ. Миний регистрийн дугаарыг аваад байдаг. Үнэ манай эмээ эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ авах гээд очисон манай эмээ эмнэлэг төвтөжсэн шүү дээ. За та энэ дээр унуудалтай. Энэ бол одоо тэгээд мэдээж хэрэг нөхөө ёстой дуустдаггүй яриа болох байх л та тий. Хизээ очиж цэг тавьж эмх цэгцэнд ингээд орох уу гэдэг чинь бас л хугацаа шаарддаг шүү дээ. Ер нь бол би бас төдийлэн нарийн энэ даатгал маатгал гэдэг ингээд яадаггүй болохтой зэрэг. Яг одоо эмнэлгийн дарганаар голдоо удирдал өнөө бүх юмаа яваал ингээд төлбөр юм гараа явцдаг болохоор төдийлэн бас нарийн мэдгүй байна л да. Одоо тэрээс бас судлаа хэлж болохгүй. Гэхдээ бол би одоо энэ даатгал бол тусдаа байх гэдэг бол зарчмын хувьд зөв. Ерөөсөө энэ даатгал ер нь сан гэдэг чинь өөрөө аривжиж явах хэрэгтэй юм биш үү? Би одоо тэр сан гэдэгтэй манай дархлаажуулалтын сан гэдэг байсан шүү дээ. Тэгээ нөгөө 10-аад сан ингээд хүчингөө болоход манайх ч ингээд байхгүй болсон шүү дээ. Тэгэхээр тэр дархлаажуулалтын сан ер нь анх юу гэж байгуулагдсан гэхлээр актимч үед тэр бол ерөөсөө тий одоо энэ төлбөртөө одоо энэ үйлчлэг авч штэ улсууд одоо жишээлбэл өөрийнхөө дуртай вакцина хийлгээд тэрэндээ мөнгө төлж штэ тэр мөнгө л тэр санд хуримтлагдчих хэрэгтэй байхгүй юу. Тэгээ тэр манайш одоо нөгөө бүх вакцина дандаа одоо тусламжийн шухуу авж агаад бид нар чинь одоо бүгдээр ингээд засгийн газрын одоо юунд оруулсан шүү дээ, санхүүжилтэнд оруулсан шүү дээ. Тэгээ өнөөдөр бол бид нар бараг тэрэнд чинь 7-8 тэрбум төгрөг зарж вакцин авж байгаа шүү дээ манайх те манай улс. Тэгэхээр тэр санг одоо ямар талаас нь харж үзээд бүгдийг байхгүй болгосон мэдгүй. Гэтэл одоо хамгийн хэрэгцээтэй сан гэдэг энэ үлдээсэн сан нь одоо тэгээ яаж явж гинүү те. Ингээд би бол харьцуулж бодож байгаа байхгүй те. Энэ чинь мөнгө хуримтлагдаж тэрүүгээрээ одоо өөрийгөө бас авчих ийм дэмжлэг үзүүлэх одоо ийм юмнууд байна гэж хараад идэл чинь энэ чинь бол тэгэхээр би энэ даатгалын сангийн юмыг анх одоо тэгж одоо буруугаар ашиглаж ингэжсэн тэр хүмүүсүүд яагаад хариуцлага хүлээгээгүй юм бэ? Тэр нь бүр харин тэрийг үржүүлээд ингээд үр цацсан юм шиг ингээд олон хүндтэй энэ бол болохын ингэж явж болж байна. Би ерөөсөө ямар хариуцлага хүлээсэнгүй гэсэн нэг ийм одоо юмыг би төрүүлсэн байна гэж ойлгоод байгаа шүү. Эмчнэрт болон одоо тэр авах сонирхолтой улсуудад тэгээ энэ ингээл ямар ч гэм зэмгүй идэж уцаад явж байдаг. Би тэрийг анх одоо 3 дахь эмнэлэг дээр гарсан биз дээ. Би нэг санахад тэнцээ чинь нас орсон улсуудын стори хэрэглээд даатгалын сангаас мөнгө авсан байсан ш. Тэрийг бүр сонин дээр ингээ хэвлэл дээр бичсэн байсан ш. Тэгээ тэр өнөөдөр миний л мэдхийн тэр арга хэмжээ авагдаагүй. Тэгэхээр ийм одоо юм байсаар байтал өшнөө жил одоо өнөөдөр хүртэл ингээ явцсан байна гэдэг чинь хэдэн төрбөмөр идэх юмыг улам их сайхан үе таалга нээж л өгсөн болоод. Эрүүл мэндийн даатгалын сан өнөөдөр яг шүүрэн шанах шиг болж байгаа. Шүүрэн шанах шиг. Хулгай хийж байна. Нэг хүн одоо бараг эрүүл шахуу хүн зүгээр архины эмчилгээ хийлгээд жил 30-40 сая төгрөгөөр гаргачихж байна. Нэг 100 гаруй сая төгрөгийн эрүүл мэндийн үйлчлэгээ авцсан байж байна. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сан өөрөө шүүрэн шанах болчиход байна. Авилгад идэгчээд байна. Тийм учраас тэр шанагаа өөрөө битүүлэх хэрэгтэй. Бид нар тэр даатгалын санхүүжилтээр мөнгө нэмээд тавьж гин гэсэн үг. 190 тэрбум төгрөг даатгалын сан нэмээд өгч гин гэсэн үг. Татаас. Тэ?
Даатгалын сан уг нь яадаг вэ гэхээр та бид бүхний төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээр сан хүчдэг сан баггүй. Нэг өстө тэр сангийн мөнгө нь хүрэлцэхгүй байна. Яагаад хүрэлцэхгүй байна гэсэн чинь нөгөө хулгаад итгэцсэн байдал чинь одоо ингээд тэр даатгалын сан дээр явж байна. Тийм учраас тэр даатгалын сангийн хулгаагаа арилга. Энэ дээр нэг бодлого юм хэлчихв. Тэгэхээр энэ даатгал маань улс орон одоо нөгөө бид нар чинь эрүүл мэндийн санхүүжилт маань дотоодын нийт бүтээгдэхүүний 6%, 5% дор хаяж байх хэвээр. За хамгийн зохистой харьцаа нэг 8% мөн гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань 3% хүрэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энийг ингээ харах юм бол одоогийн яг тэр тоог нь 3% хүрэхгүй байгаа энэ тусламж үйлчлэгээ даатгалын сангийнхаа нийт мөнгийг харах юм бол энэ нэгдүгээр үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Ерөн дээр бол санал нэг байна. Хоёрдугаар асуудал юу вэ гэхээр энэ суур тусламж болчихж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө бусад бүх хэмийн даах тусламж үйлчлэгээ биш байхгүй. Суур тусламж үйлчлэгээ болж байгаа. Хэрвээ суур тусламж үйлчлэгээ юм бол суур тусламж үйлчлэгээгээ жагсаагаад энэ хэний хэдийг бид нар жагсаана шууд ил тод байх хэрэгтэй. Харин энэ дээр хамтын төлбөр байх хэрэгтэй гэдгээ бүр нийтэд ойлгомжтой. Тэнгүүд тэрийг нь ард түмэн шүүн штэ. Мэргэжлийн хүмүүс шүүн. Энэ орсонгүй, энэ ороогүй гэдэг нийтээрээ ингээд тэр чинь байн харж штэ. Тэгэл засаа явчихдаг байх хэрэгтэй. Гэтэл 4 жил, 5 жил засагдахгүй, солигдохгүй нэг хүмүүсийн ирэхээр ингээд байж болохгүй байхгүй. Дээр нь суур тусламж үйлчлэгээ юм бол бид нар дараа нь явах хэрэгтэй. Хувь хүн харманаас гарах юм уу? Эсвэл харманаас их мөнгө нэг удаа гаргахгүй тулд нэмэлт тусламж үйлчлэгээ одоо гоё рофтоор хийлгээч гэдэг юм уу? Илүү гоё үе гоо сайхны хагалгаа хийлгээ гэж байгаа бол тэрийг даатгалаар тэр даатгал нь улс биш хувийн даатгал байж болох байхгүй. Энэ дэр хувийн даатгалын орон зайг оруулж хэрэгтэй. Франц улс гэдэг ч юм уу өөр бусад улс орнууд суур тусламжаар бид нар хангана гэж байгаа шүү дээ. Харин дээр нь нэмээд хувийн даатгалыг хөгжүүлэх орон зайг бүтээсэн. Эсвэл байгууллагын даатгалыг хөгжүүлэх орон зайг бүтээсэн. Том корпорациуд одоо Монголд бол одоо юу гэдэг MCS энэ чи өөрсдийн даатгалын системтэй байж бас болно ш. Давхар улсын даатгалаа төлцсөн. Дээр нь нэмэлтээр та энийг авна гэвэл тэгвэл тэр системийн бодлогын хувьд оруулж өгөөд за энэ бол одоо хавдар судал дээр ихэд бид нар ингээд юугаар хийж байгаа маа. Улс ингээд мөнгө нь бага байгаа учраас энэ бол шууд нийлтэйгээр хийх юм аа. Хэрвээ та дурангаар хийлгэе гэдэг юм уу, рофтоор хийлгэе гэж байгаа бол дээр нь тэдэн төгрөг төлөх нэ. Энийг та харин төлбөрөөсөө төлөх үү, хувийн даатгалаас төлөх үү? Танд сонгох байна. Гихч явах байхгүй. За энэ сэдв дээр юу тэмэрэл зүйл товчоо хариулаарай та. Энэ сангийн мөнгийг одоо таасар хөллөө шүү дээ. Нөгөө одоо энэ сан чи өөрөө аривжиж явах хэрэгтэй. Одоо мөнгөний гахааг нь мөнгөний цэф нь хамаагүй те. Мөнгө орж гарна. Гэтэ тэр чинь аривжихын тулд сан гэж нэр өгсөн байна. Харамсал нь одоо бүх сангууд тоосроод чаавс төв номын санд үлдсэн юм шиг байлаа шүү дээ. За тэгээд юу энэ эдэн жилийн тус юм ярьж байгаа шүү. Тухайн үеийн одоо нөгөө нэг энэ эрүүл мэндийн салбарын одоо удирдлагууд гэж яриа те. Энэ эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг энэ ундрмаа тэргүүтэй Капитал банк энэ сумын яваад давагдаж ах トゥ одоо үндэсний хөрөнгө оруулалт Чингис хаан банк гэдэг ингээд хэдэн зуун тэрбум маань хийсэн. Тэгээ энэ эргээд нөө түүхэн шийдвэр гаргаад төлж байгаа ингээд оронд нь одоо энэ орон сууц тансаг орон сууцны хороо олж янз бүрийн хурааж авч байгаа л гэсэн. Одоо энэ нэр бүхий банкнуудаас энэ эрүүл мэндийн даатгалын сангаас одоо нөгөө 100 орчим тэрбум төгрөгийн авлага байна. За яаж авах вэ? Хизээ өгье. За энийг авах гээд одоо ажлын хэсэг байгуулсан. Ерөнхий сайдын захирамжаар за шүүхийн шийдвэр тагнуул за хөгжлийн банк бүгд хамтраад за бид бол одоо энийг авахын төлөө явж байна. За очиод шалгаад үзлээ. Бас бид нар ч ажлын хэсэг гаргаад очиод үзлээ. Нөгөө барьцаанд байгаа эд хөрөнгө гэдэг байгаа тэр тансаг зэрэглэлийн орон сууц гэж юм байхгүй л шүү. Хэдэн балга эсвэл гантиг вилла гэдэг айхтар юм зараад. За тэр нь бол өөр бас тустай юм шиг байна. За яг манаатай хамааралтай юмнууд нь бол эрүүл мэндийн яамтай хамааралтай одоо манад одоо өгөх гэдэг нь шүү дээ. За Чингис хаан одоо үндэсний хөрөнгө оруулалтын банк бол тустай шүү дээ. Чингис хаан банк ч одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Бид нар Монгол банк болон санхүүгийн зохицуулах оронд удаа дараалан бичгүүд өгч байгаа. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ банкны данснаас нь мөнгө авъя. Хүсээд байдаг. За одоо бас найдлага тавиад л байгаа бид нар. Яагаад өгдөггүй юм? Гэхдээ одоо тэгэл өгөхгүй шүү дээ. Би тэгээд одоо энэ давагдорж болон сумын хазар дарга нарт хэлээд байгаа их оронч байгаа ч л гэж хүсэж байгаа шүү дээ. Тухайн үеийн одоо баригдсан хань шуулныг өөр. Тухайн үеийн баригдсан ханшаар биш энэ баригдаа заргахтаа тэдэн дөрөөр зарагдах юм гэдэг ханшаар тооцсон байвал яг уу. Энэ бол одоо бас шалгаж үзэх асуудал гэж үзэж байгаа. Тухайн үед магадгүй одоо 1 м гадаадын өртөг нэг ойролцоогоо нэг 2 гаруй төгрөгөөр болсон баг. Гэхэд тэрийг 5-6 саяар тухайлбал үнэлж тухайлбал банкнд одоо өрөнд өгсөн байх. Өөрөө хаасан байх чийтэй шүү дээ. Төрийн өмчийг тухайлбал одоо хэд өндөр үнэлж төрийн банкудад шахаж өгөх тийм ээ хохиролтой тооцож өгөх ийм хандлага бол байна шүү дээ. Тухайлбал та бүхэн мэдж байгаа Пантик вилла гээд одоо хотхны 9 одоо барилга байгууламжийн төрийн банкны өрөнд шилжсэн. Тухайлбал энэний үнэлгээ ихэд л 86 тэрбум төгрөг байж байгаа шүү дээ.
тусламж үйлчлэгээ олон сар жилээр аваагүй нэгвэл яаж урамшуултыг. Одоо надад нэг санаа байна зүгээр. Одоо нэг юм санаа байна. Жишээ нь тэр хүн нэгээс хэдэн сар жилийн хооронд аваагүй бол тэр хүний одоо юу гэдгийг тухайн сарын одоо тэр гэрэл захилгаан дулаан тэ сөөгч үт юм эсвэл одоо гадаа гараад энэ замын хөдөлгөөнд оролцоод хорвуулсан байж болно шүү дээ. Яагаад гэвэл тэндээс нь тодорхой хэмжээгээр хөнгөлж болохгүй гэж. Өөрөөр хэлэх юм бол ингээд төлсөн ингээ хогрдог. Ерөөсөө ингээд нэг тийм нэг тэтгэврт гарсан ч гэдэг юм уу эсвэл байнгын одоо өвчтөд асаргаатай байдаг гэдгээр ингээд нэг хэсгийнхээ одоо ингээд татаж хоригдлуулсан тэр сан төвлөрсөн мөнгийг ингээд ашиглаад нэгдэг бол энэ өөрөө ч юм шудраг биш байгаад байна шүү дээ. Засгийн газар танилцуулсан манай яамнаас танилцуулсан даатгалын зохицсон реформд энэ орж байгаа. Одоо чи жолооч хариуцлагын даатгал гэж байна шүү дээ. Та осол аваар гаргахгүй бол таны даатгал жил ирэх тусам багасдаг шүү дээ. Эсвэл үндсэн дүндээд осол аваар гаргаад эрсдэлтэй жолооч яах юм? Даатгал нүсдэг шүү дээ. Хариуцлага жолооч хариуцлагын даатгал. За энэтэй адилхан одоо энэ урамшууллын систем байх ёстой гэдэг асуудалд хөндөж байгаа. За хоёрдугаар асуудал бол таны хэлдэг байхгүй одоо төрөөс тааж байгаа тусламж үйлчилгээ гэж үүдэг даатгал гэж үүдэг. Төрөөс таадаг хүмүүс байна. Өндөр настан 0-18 насны хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ялтан гэх мэт хүмүүс байгаа. За эдгээр маань өөрснөө одоо энэ нийт даатгалын сангийн бид нар ингээд судлаад үзэхээр 70% ашиглаж байгаа байхгүй. Энэ хүмүүс маань хамгийн их эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эмнэлгээр үйлчлүүлдэг гэсэн үг. Хөнгөлтөө юм авдаг гэсэн. За одоо бид тийм үү одоо энэ цалингаасаа сар болгон 4% татвар төлж байгаа шүү дээ. 2% иргэн, 2% ажил олгогч байгууллага төлж байгаа. За бид нар өөрснөө яадаг вэ? Нийт одоо энэ даатгалын сангийн 70% бүрдүүлж байгаа байхгүй. 70% бүрдүүлчихэд бид нар 30%-ийн л үйлчилгээг авдаг. За төрөөс даалгаж байгаа хүмүүс бол даатгалын сангийн 30%-ийг төр даачаад 70% нь авч байгаа байхгүй. Тэр яг энэ нөгөө бид хүмүүнлэг ардсан нийгэм байгуулна гэдэг үндсэн хуулиндаа заасан болсон. Энэ зарчмаараа явж байгаа. Гэхдээ энийг би буруутгахгүй. Хоёрдугаар асуудал нь төр дааж байгаа энэ хүмүүсийнхаа даатгалын мөнгийг нэмж өгөөч л гэдэг хүсэлтийг тавиад байгаа төрд. Ядахтай адилхан 4% болгож өгөөч. Тийм ээ. Одоо бол 2% төлж шудраг байна. 15%. Тийм. Тэгэхээр би бол таныхтай яг хүн болго ингэж бодоод байгаа юм. Би бол арай эсрэг байр суурьтай байхгүй. Миний тэр эсрэг байр суурь гэхэлэр өнөөдөр бид бүхэн бие бинийгээ тэтгэж ч юм уу одоо ингээд нөгөө өвчтөе хүн тэргээр тусламж үйлчлэгээ аваад би бол одоо сүрэн тэмчтэй яг ажиллаа. Сая нэг 2-3 жилийн өмнө л би нэг эмнэлэгт төвчсөн, сая нэг эмнэлэгт төвчж байгаа. Ингэж анх хэрэгжилж өгсөн. Бараг 50 жил хэрэглээгүй байхгүй юу? Тэгэхээр хэрэглээгүй ч гэсэн бид бүхэн хамтдаа юу бүтээж авах вэ? Нөгөө эрүүл нийгэм нөгөө хүмүүс нь бусад хүмүүс нь эрүүл амьдрах айснараа хамтын нөгөө бидний үүсгэж байгаа нийгмийн бүтээмж тэр нийгмийн бүтээмжийн үр дүнд бидний хүүхэд одоо юм уу аюулгүй орчинд амьдрах гэдэг олон юм тийм ээ өвчтөе нөгөө нийгмийн бүтээмжчин доошо буурах энэ төргээд тэр улс орны сайхан улс орны нөгөө тэр сайханд нь тэр мөнгө төлж байгаа байхгүй олон гэхдээ бас нэг шудраг зүйл алгаа гэж хэлээд байгаа тэр зүйл нь юу гэхээр үнэхээр саяны хэлсэн хэрвээ эрсдэлтээр нь суурилж эрүүл мэндийн даатгалаа авдаг бол маш чухал. Жишээлбэл тамхи татаад байгаа хүн яагаад надтай ижлэх мөнгө өгч. Тамхи татаад эрүүл мэндийн салбарыг цаашдаа хэрэглэх учраас их хэмжээгээр хэрэглэх учраас тэр хүний тамхи татж байгаа тохиолдолд тэр хүний эрүүл мэндийн даатгалт өндөр байх хэрэгтэй байхгүй. Ингэснээрээ яаж байгаа вэ гэхээр нэгдүгээр нийгмийн эрүүл мэндийн талаас тэр хүнийг нөгөө тэр бусад хүмүүсийг тэр хүнийг чадахгүй ч магадгүй чадчих магадгүй бусад хүмүүсийг тамхинаас гарахгүй бол би их татвар төлөх юм байна. Харин би хэрэглэхгүй эрүүл өөртөө анхаарад спортоор хичээл ингээ яваад байвал аажимдаа миний нөгөө эрүүл мэндийн даатгал чинь нөгөө инфляцтайгаа уялдуулаад өсөхгүйгээр ингээ байгаад байх юм байна. Эсвэл баг тодорхой 10 жилдээ ч юм уу багасах юм байна. Энтерч гэдэг юм уу ийм урамшуул ийм жишээ байна. Одоо чинь Эрдэнэ хэмжээ би одоо дугуй ундаг. Би ерөөсөө машин тэрэг барьдаг. Нийтийн тээвэрт сууддаг. Би дугуйтаа л явдаг. 2 дугуйтай марвдаг. Хэд яагаад ингээ хотын зүгээс чинь ингээд энэ дугуйтай 2 одоо юутай тээврийн одоо хөсөөр явж байгаа залуучууд хүмүүсийг урамшуулахгүй. Энэ хүмүүс чинь түгжрэлд орохгүй байна. Тэ одоо машин тэрэг байгаад агаар бохирдуулаад ингээд янз бүр болохгүй. Гэтэл чи ингээд энэ ч бас нэг дэмжсэн тэ бодлого бас байна. Тэр урамшуулах юм нь одоогийн нөхцөлд бол манай хот дугуйн замнууд хийх хэрэгтэй байхгүй. Хамгийн ихний урамшуул нь. Тэр дугуйн зам хаанаас ирэх вэ гэхээр бид бүхний төлсөн татврын мөнгнөөс ирж байгаа байхгүй. Татврын мөнгө хичнээн их байна. Тэгээд тэрийг нь зөв зарцуулж байгаа. Одоо яг таны бидний бодож байгаа шүү зөв зарцуулж чадах юм бол манай нийгэмд орхно өсөд ирэх байх, босоод ирэх байх гэж бодоод байгаа байхгүй. Хамгийн гол нь бид нар нөгөө ийм л зан чанар байгаа юм биднэрт. Би одоо төлөөд байхад хэрэглэхгүй байхад энэ хүн хэрэглээд байна гээд байгаа нь энэ бол зөвхөн нөгөө хувьний
тухайн ёс суртахууны болон бусад нөгөө нийгмийг харах үндэсгийн асуудал болчиход байгаа байхгүй. Яг бүгдээрээ төлөө явж ивэл эн чинь имлэг нь босоод ирнэ тийм ээ. Хөрөнгө оруулалт нь сайжирна гэдэг ингээд зөндөө юм байгаа юм. Даатгалын сан чинь өсөөд энэ имлэгийн ажилчид нөгөө юу босоод байхгүй тийм ээ. Хамгийн гол нь тэр газруудад нь дандаа зөв хүмүүс л байх хэрэгтэй байхгүй. Тэгээ ийм юмнууд дээр л яриад байгаа. Эмч имлэгийн ажилчид имлэгийнхэнтэй уулзаад явж байхад энэ хулгай зөвлөгөөний талаар маш их ярьж надаас асууж байгаа. Бид нар хулгай хийгээгүй хэн хулгай хийсэн бэ гэдэг асуудал. Тэгэхээр энийг юу нь би энд асуучих парламентод шалгалт оруулсан байна. Зөрчил илрүүлсэн байна. Хулгай луурын талаар маш их асууж байна. За зарим нэгэн хүн шалгагдж байгаа яг нэрийг би мэдж байгаа. Тэгэхдээ сая хэрвээ сайд нар эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга нар хулгайсан гэж байгаа бол ийм ерөнхийд нь биш нэр заагаад хэлэх боломж байна уу? Хин сайдын. За бодвол одоогийн сайд биш байлгүй шалгуулж байгаа юм чаа. Мөнх сайхан сайдыг ярьж гинөө, тэрний өмнөх сайдыг ярьж гинөө, тэдгээрийн бүр өмнөхийг яриад байна уу? Тэгээ гол санаа нь юу шүү? Ховын энэ даатгалын системийг л одоо их төлхөө хөгжүүлмээр байна те. Өөрөөр хэлэх юм бол иргэн хүн өөрөө сонголттой баймаар байна шүү дээ. Би заавал улсад ингээ эрүүл мэндийн даатгалын ингэж мөнгө төлж өгөхөөр би ховын ингээд санд хоримтлуулаад тэрийгээ би эзэн нэгэн цаг ашигладаг те хэрэг болохоор ингээ хэрэгэлдэг. Эсвэл тэр маань ингээд одоо юу гэдгийг бас ингээд хүүхдэд хадгалагддаг те. Аривжчихдаг бол болоод байна шүү дээ. Тэг юу ч юм толчихоо. Яг манай эрүүл мэндийн даатгалын сан ч өөр хөрөмтлийн сан биш байхгүй. Тухайн энэ жилдээ л дуусах хэрэгтэй. Үлдэгдэл гарсан ч гэсэн тэрийг сангийн яам татаад авчихна. Үргэлжил хөрөмтлөгдөд одоо он дамжина гэсэн ойлголт байхгүй. Хөрөмтлүүлдэг хувийн байж болохгүй юу? За, хувийнх байж болно. Гэхдээ бид бас эрсдлээ тооцох хэрэгтэй. Нэг хувийн даатгалын сан байгуулагдаад баахан хүний мөнгө авч жагаад нөгөөх нь дампуурчул яах вэ? Энэ бол дэлхийд гарсан юм бэ. Энэ бол дэлхийд гарсан жишг байхгүй юу? Одоо жишээлбэл хувийн тэтгэврийн сан байгуулж жагаад Англид нөгөө аюулгүй олон англичуудын нийгмийн даатгалыг хамж авсан нөхөрч өөрөө усан онгоцноос унаад өгсөн юм уу алгуулсан шүү. Сайн Америкт бас нэг том жишээ гарлаа шүү. Хувийн эрүүл мэндийн даатгалын сангийн нөхөр гудамжинд одоо гэгэн цагаа дөрхөн тутгалуулад нас орсон. Нью-Йоркт. Энэ мэдчлэн бид бас эрсдлээ тооцох шүү. За нөгөө хувийн эрүүл мэндийн даатгалын сан чи дампууржуул яах вэ? Нөгөө хохирогч нар чинь төр засгаас нэг шүү. Дахиад төр засаг нөгөө мөнгөний гаргах. Өгсөн юм шиг те. Тэр хувийн даатгалын сан байдгаа хадгалан жилийн хоршоонд өөрснөө сайн дураараа мөнгөө зэллүүлсэн нөхдөд чинь одоо засгаас нь эхэлж сугаад байгаа шүү дээ. Та нар яах гэдэг зөвшөөрлөө өгсөн юм бэ? Таны ярьж байгаа тэгэхээр энэ бол өнөөгийн нөхцөл байдал тийм. Тэгэхээр одоо хөгжингөө орнд ч гэсэн энэ өөрөө эрсдэл давхулж байгаа байхгүй. Англи, Америк бол одоо хөгжлийнхөө төвшөнд, ёс зүйн төвшөнд одоо биднээс өндөр хөгжсөн гэдэг юм. Даатгал өөрөө сайн дуруулах юм бол сонголтоо байл гэж байгаа юм тийм. За яг тэгээд тэр хүний сонголт гэхдээ хүн хохирсныхаа дараа эргэл төрөөсөл нэх. За гэхдээ өөр улс орнууд чинь жишээл Америкч байна уу? За яг Америк бол хувийн даатгалын систем бүр хэтэрхий хөгжсөн улс орнд. Хажуугаар нь бол улсын даатгал Medicaid тийм Medicare нь бол хоёулаа байгаа байхгүй юу? Тэр нь болохоор хүүхэдтэй одоо яг манай Монгол шиг шүү дээ. Насанд хөгжчүүлдэ зарим нь бол цэргийн албаа хаагч энтертэй гэдэг ингээд бас даатгалаа төлж исэн хүмүүс тэтгэврт гарахтаа гэдэг ингээд байгаа. Тэрний хажуугаар хувийн даатгал нь айхтар өгчсөн. Хувийн даатгал нь болохоор улсын даатгалаас илүү боломжуудыг ингэж одоо санал болгодог гэх юм да. Санал болгож тэргээрээ ингээд яадаг. Гэхдээ ихэнх нь болохоор юун дээр сойролцсон байдаг вөхлөөр байгууллага дээр нөгөө эмнэлгүүд дээрээ сойролцсон байдаг болохоор нөгөө саяных шиг эрсдлүүд нь баг гардаг байхгүй. Яг гэвэл тэр эмнэлэг одоо жишээл хавдар судлалын үндэсний төв байлаа гэхэд тэр хувийн даатгалын системтэй холбогддог. Тэгэхээр эмнэлэг байгаа тохиолдолд хувийн даатгалын систем нь тэр хоёр хамтдаа ингээ байж идэг. Эсвэл одоо энэ том компани ч гэдэг юм уу одоо Эрдэнэс 5 толгойч гэдэг юм уу тийм ээ. Энэ том компани Эрдэнэтч гэдэг юм уу өөрийн даатгалын систем ч тэр байгуулгал байгаа тохиолдолд тэр даатгал нь байж идэг. Тэр бас нэг сайн талтай тэр юмнуудыг бас аваа хэрэгжилчих юм бол яг гэвэл нөгөө дампуурч болно хараа. Дампуурхаас сэргийлсэн тэр бусад асуудлуудыг хэрэгжилж чадах юм бол хувийн даатгалын систем нөгөө улсын даатгалын системээс суур болгож заавал авна. Тэр бол Монгол улсын бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлс учраас. Дээр нь хувийн даатгалаараа тэр хүмүүс хийх нь шүү. Гэхдээ тэрүүнд мөнгө төлөхийн тулд нэг асуудал байна. Манай эрүүл мэндийн салбарын бүтээмж. Бид нар муу ажиллаад байх юм бол хинч хувийн даатгалаараа улсын ч юм уу ямар нэгэн эмнэлэг дээр очиод энийг хийх. Гэтэл яагаад олон хүмүүс гадагшаа яваад байна? Тэр шиг тусламж үйлчлэгийг бид нар хүчрүүлэхгүй л байгаа шүү дээ. Үзүүлэхгүй байгаа учраас тэр хүмүүс чинь гадагшаа яваад байна. Нэгдүгээр дудааж гин үү? Хүндрэлтэй байна уу, харьцаа хандлага нь байна уу, буруу оншилж байна. Эсвэл оншилж чадахгүй утаагаад байна уу, тийм ээ? Эргэл зээд байна уу тэр хүмүүс янз бүрийн шалтгаанаар явж шít. Энэ бүхнийг бид нэр сайхан хийж байгаа гэж бид нар зүгээр байхад тэр хүмүүс яваад байна гэж хэлж болохгүй байхгүй. Тэгэхээр иргэд чинь яагаад яваад байна? Тэр мөнгөтэй хүмүүс яагаад яваад байна гэдгийг
бид нар энд тогтоочоод тэгснийхээ дараа мөнгө өгөө гэх юм бол бас тэгэхээр энэний тулд бид нар юу гэхээр даатгал яриад байна шүү дээ. Даатгалын хажууд нь юу байх хэвээр гэхээр одоо даатгалыг тусад нь гаргаад ингээ явуулчлаа гэхэд бид нар эмнэлгийнхээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхээ чанарыг хандаг. Чанар нь ийм байх шүү гэдэг. Үр дүн чи ийм байна уу гэдэг чанарыг хариуцсан байгууллага хэрэгтэй. Яг бол одоо эрүүл мэндийн яамны 3-4 хүн хөөрхийн эмнэлгийн тусламжийн газрын дарга мэрэгчлэлтэнгүүд чанартай хойлтоод байгаа байхгүй. Тэд нар чинь өсшөө бодлогын ажлаа юм байна шүү дээ. Тэгвэл чанарыг яагаад бид нар гаргуун таяад байгаа юм байна. Бол Монгол банк гэж нэг баахан банкны бүтлгүү зээлийн активыг нэг бол авна, нэг бол авахгүй тулд нөгөө өхмөл банкудаа ингээ зомби шиг амьд байлгадаг нэг юм газар болчиход байгаа байхгүй. Энд чинь өөрөө хүнд нөлөөлж байгаа шүү дээ. За нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалтай холбоотой ерөнхийдөө энэ 3 банкн дээр асуудал байдаг. За Капитал банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк. За 2019 онд Капитал банкыг татан буулгах явцад бол эрүүл мэндэд нийгмийн даатгалын өглөг 240 тэрбум төгрөгийн ийм өглөг байсан. За одоо өнөөдрийн байдлаар бол одоо нийгмийн даатгалын сангийн 37.2 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын 58.8 тэрбум төгрөг төлөгдөөд за өнөөдөр нийгмийн даатгалын 67 тэрбум, эрүүл мэндийн даатгалын 77 тэрбум төгрөгийн ийм авлага үүсээд ингээ явж байгаа. За Капитал банкыг татан буулгаад Капитал банктай холбоотой одоо эрүүгийн хэрэг үүсээд ингээ яваад бүх барьцаа өрөнгүүд нь бол прокурорын битүүмжинд байсан. За энэ оноос эхлээд ингээ суллагдж байгаа. Хувийн дэтгэврийн сан, хувийн одоо эрүүл мэндийн даатгалын самтаал байж иж өрсөлдөөн байж иж бас энэ ажил сайжруулах. Тэгэхгүй ингээд нэг л юм байх хэрэгтэй гэдэг тэр нь ингээд айгуу тийм хаанчлсан монопол болсон. Энэ дээр шин бас нэг чухал юм байгаад байгаа шүү. Одоо тэр хяналтын албуудыг нийлүүлээд нэг одоо юм болгосон шүү дээ. Инкол дарга үйлдэлтэй. Бүх хяналтын газар нийлээд одоо хяналтын газар болсон шүү дээ. Мэргэжлийн хяналтын газар гэдэг одоо нэг юм болсон. Тэр дотор тэр чинь жишээлх юм бол эрүүл мэндийн салбарын дэргэд тэр хяндаг байгууллага нь байх та одоо яг энэ чиглэлийн тэгээ сайдын зөвлөлдүр тэр хяналтынхаа хүн нь ордог те. Тэгээ тэр одоо юг хянж явах үед би одоо тэнд бас байсан л да дарга. Тэгэхэд эн чинь тэндээс хяндаг байсан байхгүй. Бүх эмнэлгүүдийг тэр хяналтын газар хяндаг байсан байхгүй. Тэгээ сайдын зөвлөлөөр оруулж одоо ямар юм яаж байгаа хийж байгааг ярьж идэг те. Тэр одоо тэр хяналт бол байхгүй болсон. Яг гэвэл тараацсан. Сая одоо бүгд ингэ тараацсан шүү дээ тий. Өөр өөрийнх нь салбарын хяналт руу ингэж өгчихсөн одоо тий. Тэгэхээр эн чинь өөрөө нэгдүгээр хяналтын одоо тэр механизмыг бүрдүүлжсэн тэнд суралцсан тэр улсууд чинь яамны дэргэд байж явахдаа дандаа дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад одоо юугаар мэрэгшүүлж исэн байхгүй маш сайн одоо хяндаг барьдаг. Хүнсний хяналт гэхтэл одоо тэнд байсан өнөөдөр хүнсний хяналт хаана явна мэдэгдэхгүй байна. Мэрэгжлэлийг татан буулгаад ингээд тухайн байгууллагуудад тараацсан буруу гэж байна уу? Буруу. Ерөөсө буруу байхгүй. Тэр чинь хуучин суурин тавигдсан юмыг тий хяналтын байгууллага гэдэг чинь 30-аад оны үед анх байгуулагдж ирсэн юм. Өнөөдөр хаанч биш л болчиход байна шүү дээ. Одоо тэгээд яамны дэргэд байгаа юм шиг юм тий. Одоо яг энэ дэр нэг юм хэлчихв. Одоо яг бидний амьдралд ер нь монголчуудын нэг юм байгаад байгаа байхгүй. Аливаа юм алдаатай байж болно. Буруу зүрх юм альч байгууллагад байтугай гэр бүл төрөлтэй. Гэр бүл болгон жоохон маргалаа гэж салаад байдгүй гэдэг шиг. Одоо мэрэгчлийн хяналт дээр бол одоо юу гэдгийг дарамт те янз бүрийн жижиг асуудлууд байсан байж болно авилгал авдаг ч юм уу. Тэрийг засах л ёстой байхгүй. Тэрнээс ч тарах ёсгүй байсан байхгүй. Тэр шиг өнөөдөр даатгалын дээр ийм асуудал гарч байгаа ч гэсэн даатгал маань урагшаа гэсэн явц штэ. Гэтэл даатгалын энэ алдаа зөрчил гарсан учраас одоо болохгүй юм байна тараа гэж бас болохгүй байхгүй. Тэр шиг бид нар монголчууд нэг юм туушраад байгаа байхгүй. Гэтэл бид нар юмас хайжруулад явах арга замыг сонгох хэрэгтэй болохоос биш энэ юмны эхний саад бэрхшээл дээр эренгүүтээ за энэ болохгүй нэ тараая гэж болохгүй байгаад байгаа. За одоо энэ цаг баг үлдэж шүү. Одоо хэдүүл 3 сэдв рүү орж байна. За энэ иргэдийн эрүүл мэндийн боловсрол урьдчилан сэргийлэх гэдэг юмыг одоо ярихгүй бол энэ яа харахгүй одоо нөгөө нэг энэ эмчнэрийн ажлын ачаалалтай за зэн цалин үйлс одоо энэ ажлаа шантархтай чинь холбогдоод байна. Зарим нь хийчмээр. За энэ эрүүл мэндийн даатгалын сан ч гэсэн бас зарим талдаа зөвхөн тэр нөгөө айхтар улсууд идэж ууснаас гадна бас нөгөө их өвчлөж байгаа учраас энэ сан руу ч бас ингээд одоо бас л тий орж бас ингээд мөнгө рүү ч ингээд хэрэглэгдэх нөхцөл үүсээд байна л да. Тэгэхээр нэг жишээ байна. Өрхийн эмнэлэг гэдэг нэг анхны шатны нэгж байна. Улс болгон тодорхой хэмжээгээр байдаг юм байна. Гэхдээ тэр нэршлүүд нь жоохон өөр байдаг. Тэгэхдээ манад яг тэр олон улсаас манай Монгол хоёрын өрхийн эмнэлгийн нэг тийм юу гэмдэ нэг байгаа байдал их өөр байна л да. Гадаад улс оронд өрхийн эмнэлгүүд дээр хамгийн чадaltaй эмчнэр байдаг. Тэд нар маш одоо олон жил сурсан айгүй тийм хариуцлагатай эмчнэр байдаг учраас одоо тэр өрхийн эмнэлэг гэдэг манган шатан дээр очисон өвчтөн
онцгийн шаардлагагүй бол дараагийн шатны дөрөв нэг очдөг одоо тэр нэгдсэн том эмнэлэг дээр очдөг тий. Яг л өрхийн эмнэлэг дээр нь та ингэсэн мэн бүх одоо тэр заавар зөвлөгөөг нөгдөг юм эсвэл ангаж шатны одоо төвлөрөхийг үзүүлчихдэг. Гэтэл чин одоо Монгол хорны өрхийн эмнэлгүүд нэг юм чим суултай тэгээд за та гайгүй байна. Та тэгчээгээ явуулцдаг тий. Тэгээд нэг өвчтөн хүндрээд ирэхээр одоо нэгдсэн том эмнэлгүүд дээр очиод нарамтуул зах шиг одоо энэ хавдар байна одоо энэ халдвартай байна. Ингээд ачаал ингээд үүсгээд ингээд замбраагүй байдалд ингээд очиждаг. Өөрөөр хэлэх юм бол тэр гадаад улс оронд байгаа тэр өрхийн эмнэлгийн эмчнэр хэрвээ хариуцлага алдах юм бол маш өндөр одоо тэр хуулийн дагуу ингэж одоо хариуцлага хүлээдэг яаш шийтгэл авдаг эмчлэг одоо лицензийг цуцалдаг шүү гэдэг юм уу те өндөр торгуул төлдөг. Нөгөө талдаа өрхийн эмнэлэг нь тухайн дээр ирж байгаа тэр одоо өвчтөн гэх юм уу иргэндээ маш сайн ойлгуулдаг. Та өөрөөсөө ингэ шалтгаалсан одоо юм юу эрүүл мэндийн боловсролгүй хандсан байна. Та анхааруулдаг хат юм байна гэдэг. Тэрч байтугай манай шиг бүтэн бие одоо юу гэдэг нь эрт илрүүлэгээ явлаа штэ. Ингээл бүгд ингээл өрөөсөө ингээл хамраал ингээл ор тэр мөнгө төгрөг хаанаас гарч байгаа юм те. Гэл тэр дотор чинь эрт илрүүлэлт оруулах одоо бүтэн бие үзүүл шаардлага мөсөж болно штэ. Зөвхөн тэр хүний илгэн юм уу бөөрн юм уу тухайлсан нэг эрхтээ өвцөн байж бол. Гэтэл чинь бүгднийг нь одоо тэр томограф одоо ST юу гэдэг нь тэнд харуулах гэдэг яваад байдаг тэг шуураад байдаг. Тэгэхээр энэ нэг жоо системэж гэх юм уу нэг юм тогтолцооны нэг тийм гажуудал байна л та. Та өрөөнд дээр өгч байгаа асууж. Эрүүл мэндийн яам ирч хуу тий. За эрүүл мэндийн яам бол одоо 2026 онд анхан шатны эмнэлэг буюу өрх сумын эмнэлгийг санхүүжилтийг нэмэхээр төлөвлөж байна. Нэг иргэнд оногдох санхүүжилтийг. За яг таны хэлж байгаа үнэн байхгүй. Энэ өрхийн эмнэлгүүд өөрснөө чадвартай хамгийн сайн манай ахмад эмчнэр тэтгэврт гарахынхаа өмнөх 3-5 жил өрхийн эмнэлэг дээр ажиллаж байгаа шүү дээ. Энэ хөшүүрэг нь юу гэхээр цалин байхгүй. Одоо манай ахмад эмчнэр яаж нэг бол та хэд мэдж байгаа. Энэ жижүүрт гарах гэж залуу эмчнэртэйгээ жижүүрээ булаацалж шүү дээ. Яагаад гэвэл жижүүрт төр чинь нойргүй онох дуртайтай биш. Жижүүрт хонжоо цалингаа нэг жоохон өндөр цалин авч жагаад тэтгэврээ өндөр тогтоолохын төлөө байгаа байхгүй. Эсвэргээрээ бид нар сумын өрхийн эмнэлгүүдийн санхүүжилтийг 22 онд нэг 2 дахин нэмсэнтэй адилхан бид дахиад нэмэх гэж байна. Тэгээ харин нэмчээд бид нар чанах шаардлагатай. Өрхийн эмнэлэг өөрөө шатлалынхаа эмнэлгүүдтэй өрсөлдөөд тэнд олон тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэггүй байхгүй. Яг таны хэлээд байгаа нийгэм эрүүл мэндийг үзэж байгаа хэрэгтэй. Сахартай хүмүүсийн сахарыг хяндаг. Тэр өрхийн эмнэлгийн хяналтанд байгаа тэр хорооноос цус харуулт гардаг байх хэрэгтэй. Зүрхний шигдээс гарахгүй байх хэрэгтэй. Тэр хүмүүсээ хяндаг, тогтмол имийн өгдөг. Одоо тэр арх тамхи уудаг, хорт зуршлаас нь салгадаг. Илүүдэл жинтэй хүмүүсийн жингийг хасдаг. Ийм үйлчилгээ үзүүлж явах хэрэгтэй болохоос биш. Одоо манай зарим өрхийн эмнэлэг баг мисцас хийх гээд өрсөлдөөд шүү. Эсвэл зөвхөн вакцин. Вакцина мэдээж энэ чинь үндсэн. Дээр нь жирэмснийхээ хяналтыг тавь, нэрийн хяналтаа тавьдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хяналтыг тавьдаг. Тэгэд бид бас энэ өрхийн эмнэлгүүдэд тавьж байгаа шаардлагуудаа бууруулах хэрэгтэй байхгүй. Энэ бол family doctor. Одоо зарим улс оронд харахад зах худалдааны төв дотор өрхийн эмнэлэг нь байж шүү. Тэнд мисцас хийдэг байхгүй. Цус гаргахгүй. Тэр халдвар малдварын дэглэм тэнд хэрэггүй шүү дээ. Тэр илүү бид нэр санхүүжилтийн сайжруулад манай хамт эмчнэр сумн дээр очиод ажилладаг. Тийм үү? Тэнчнээсээ сайхан тэтгэврээ тогтоолоход гардаг. Энэ тогтолцоо руу оруулахыг нэгдүгээр төсч чинь. Хоёрдугаарт бид өрхийн эмнэлгийнхаа санхүүжилтийг нэмэхнийхаа дагуу өрхийн эмнэлэгтэй хяналт шаардлага тавина. Энэ танаа хороо байгаа шүү дээ. Одоо жишээд Улаанбаатар хотод бол нэг хороонд нэг өрхийн эмнэлэг байгаа тийм үү? Энд хорооны за 10,000 хүн амтай хороо байлаа гэхэд за танаа энэ хорооны хүн амаас хэдэн хүн асуураад байгаа. Хэдэн их дутууд хөрөөд байгаа. Хэдэн яраа эндэгдэл, хүүхдийн эндэгдэл гараад байгаа тийм ээ. Хүүхдүүдийнхээ вакцинд хэд хамрагдж байгаагаар нь урамшууллыг өгдөг. Үнэхээр өрхийн эмнэлэг өөрөө анхан шатныхаа тусламж үйлчилгээ нийгмийн эрүүл мэндийг хийж чадахгүй тусламж үйлчилгээг нь багасгадаг. Дээр нь одоо манай өрхийн эмнэлгүүд юм нөхөрлөл гэдэг юм сонин бүтцтэй явж байгаа байхгүй юу? Улсынх ч биш, хувийнхч биш. Тэгэхээр энийг нэг талд нь гаргах бас энэ бодлогыг өрж байна. Бид нар илүү хувийн хвшлээ дэмжиж явах хэрэгтэй. Бүх юмыг төр хийх албагүй. Тэр утгаараа бид нар өрхийн эмнэлгүүдийг бол 100% хувийн хвшилт нөгөөд харин хариуцлага нь ярьдаг. Тийм ээ. Тэгэхгүй бол одоо ч нэг сонин байдалтай байгаа байхгүй өрхийн эмнэлгүүд чинь. Одоо жишээлбэл за хан уул дүүргийн одоо амжиргааны төвшин өндөр орон сууцны хорооллын нийт иргэдийн хэдэн хувь нь өрхийн эмнэлгээр үзүүлж байгаа. 10 хүрэхгүй шүү. Их нь үзүүлдэг шүү. Үзүүлдэг. Тэгээ өрхийн эмнэлэг хаана үдгэж тэгвэл тэгээд тэл өрхийн эмнэлэг ямар шаардлага байгаа тэгвэл за яах вэ хэдүүлээ бас тэгж бас ярьж болохгүй те. За эсэргээр Баянзүрх дүүргийн 9 дугаар хороо буюу Шарадны гэр хорооллын иргэдийн хэдэн хувь нь өрхийн эмнэлгээр үзүүлж байгаа. 90% нь баггүй. Тэгсэн мөртлөө нэг иргэнээр оногдох санхүүжилт нь адилхан очдог байхгүй. Тэгэхээр бид нар энийг индексжүүлэх бас бодлого болж байна. Балансжуулах хэрэгтэй. За үйлчилгээ үзүүлснийх нь тоогоор нь санхүүжилтийг өгдөг болгомоор байна. Тийм ээ.
За яагаад тэр одоо өндөр өртөгтэй орон сууцны иргэд өрхийнхөө эмнэлэг дээр очихгүй байгаа юм бэ? Энийг бас бодолцох хэрэгтэй бид. Дээр нь энэ сургууль цэцэрлэг болгонд эмч нэртэй хүн байх хэрэгтэй юм уу? Одоо сургууль цэцэрлэгийн эмчийн цалин баг ажиллах хүн олдохгүй шүү дээ. Тэр сургуулийн эмч одоо үндсэндээ одоо юу хийдэг ойлгомжтой. Нийгмийн ажилтан гэдэг байгаа. Сэтгэл зүйчтэй болж байгаа. Тэгэхээр тэр өрхийн эмнэлгүүд харьяандаа байгаа тэр сургууль цэцэрлэгүүдтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзлэг онцлогоог нь хийгээд урдсан сэргийлэх үзлэг онцлогоог нь хийгээ явж байгаа шүү дээ. Тэр сургуулийн хүүхдүүдийн амны хөндийн үзлэг тийм үү? Тэр вакцинд нь яаж хамрагдаж байгаа? Энэ хүүхдүүдийн биеийн байдал ямар вэ? Дор аж тэр өдрийн хоолыг хяндаг байх шүү дээ. Өрхийн эмчнэр. За. Тэгэхээр ийм өрхийн эрүүл мэндийн байгууллага бол ерөнхийдөө хувийн хөвчлийн байгууллага шүү дээ. Тэгэхдээ өрхийн эрүүл мэндийн байгууллага хинтээ гэрээсэн бэхлээр засаг даргуулаа эрүүл мэндийн газар ч гэдэг юм уу ингээд гурван гэрээтэй ийм байгууллага байхгүй. Эрүүл мэндийн яам буюу Монгол Улсын засгийн газрын эрүүл мэндийг хариуцсан байгууллага тэндээс юу хүлээж авч байгаа нь гэхээр гол хүлээж авах гэж байгаа юм үр дүн байхгүй. Тэгэхээр Дэмбэл зөвлөхийн хэлж байгаа үнэ. Гэхдээ арга нь бүр болчихгүй. Яг гэвэл тэр хүн ажиллахгүй байна өрхийн эмнэлэг цөөн хүн үдсэн байна гэж гүйцэтгэлээр нь өгөх гэдэг шүү дээ. Үгүй байхгүй. Дэлхийд дээр эрүүл мэндийн санхүүжилтийг өрхийн эрүүл мэндээр яагаад нэг иргэнээр хийдэг юм бэ? Төдөн иргэн байгаа. Та төдөн иргэнийг хариуцсан учраас эннийхээ төлөө юм хийгээрэй гэж өгдөг. Гэхдээ бидний санхүүжилтэн дээр Дэмбэл зөвлөхийн хэлж байгаа яг үнэ. Яадаг вэ гэхээр бид нар тэр мөнгө өгөхдөө тэр газар хэр өрхийн эрүүл мэндийг хангаж ажиллаж байна гэдгийг бид нар харддаг байхгүй. Одоо өөрөөр хэлбэл яг үнэ сахарын өвчтөе хүмүүсийн хэдэн хувийг эхлээ суур үзүүлэлт байх хэрэгтэй. Жил болгоны суур үзүүлэлтийг гаргаж батлах хэрэгтэй. Тэгээ энээсээ ахилц үзүүлээд одоо урд нь 100 хүн цус харуулж одоо гинтийн цус харуулж гэртээ нас орсон байх юм бол энийг 80 болгох хэрэгтэй байхгүй. 80 болгосныхын төлөө санхүүжилтийн тодорхой хувийг нөгөө нэг перформанс гэдэгтэй холбох хэрэгтэй. Зөв гүйцэтгэл гэдэгтэй буюу гүйцэтгэл гэдэг юм уу одоо тэрийг чи одоо үр дүнтэй ажилсантай нь холбох хэрэгтэй. Суурийг өгөх ёстой, үр дүнтэй ажилсантай нь холбох хэрэгтэй. Харин тэрийгэ давуулахгүй тэгээ сахарын өвчтөе хүмүүс нь их эсвэл тархинцаа цус харвж байгаа гэртээ ингээд хяналтгүйгээр сахар нэг сайд цусаа харваад тийм ээ ингээд гэртээ нас бараад гэрийн өхөл нь өгч болно шүү дээ. Гэхдээ тэр нь тодорхой асуудлууд өөр ялгаатай одоо манайхнаар бол. Тэгэхээр энэ болгоныг хянаж чадсан, бүртгэлжүүлж чадсан нөгөө хүмүүсийн нийтийн эрүүл мэндийг нь барьж чадсан тохиолдолд бид нар мөнгө авах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэхийн тулд саяны хэлж байгаа ийм нөгөө халдварт өвчнж байдаг юм уу өсөр үеийнхний өвчин сургууль дээр нь сургуулийн эмч авах. Нөгөө өргөчин өөрийнхөө хяналтыг хийхэд тулд өргөтөөгөө ажиллахаас гадна дээшээ нөгөө дүүргийн эмнэлэгтэйгээ болон төв эмнэлэгтэйгээ одоо ажилдаг, бүр хамтардаг. Тэр нөгөө төв эмнэлгийнх нь нөгөө дүүргийн эмнэлгийнх нь хүн гарцсан танаа хүн чинь ингээ гарцсан шүү. За та тэрийг тэд хоногтой сайн хянаарай гэд ингээд ажилдаг. Ийм системийг байлгахын тулд бид нар юун дээр гэхлээр суур үзүүлэлтээр нь эрүүл мэндийг гаргаж байгаа амжилт дээр нь санхүүжүүлээд явдаг. Тэгээд хамтын сүлжээ үүсэхгүй бол одоо бид нар энэ нэг алдааны юу гэхээр өрх дангаар ажиллаж байгаа юм. Тэгээд тэр нь замбраагүй. Тэнгүүтээ дүүрэг нь хинж ирсэн замбраагүй. Төв дээр нь ч гэсэн өрх мөрхөөр дамжихгүйгээр хүрээд ирж байгаа байхгүй. Гэтэл ард түмэн таалагдах албагүй байхгүй. Ард түмний эрүүл мэндийн төлөө яагаад тэр вэ гэхэл 13А маягтыг биелэх гэдэг. 13А маягт гэдэг бол өрх дээрээ хяналтанд орсон хүн за ийм асуудал байшгүй дараагийн шатлал руу явуулаад тэр дараагийн шатлаас дараагийн шат руу ирж байгаа энэ систем байсан байхгүй. Одоо энийг 13А-г ч гэсэн цахимаар хийгээд үзээд байх шиг байна тийм ээ. Тэгвэл цахимаараа хийж болж ивэл тэр ирэхээс нь өмнө мэдээллийг харчаа за манай тим хүн төдийд ирээд өрхийн эмнэлэнд цагаа өгсөн байна гэх ингээ хяндаг систем өсөж. Тэрнээс ч өрхийн эрүүл мэндийн систем нь уулан өөрөө gatekeeper буюу энэ хамгийн зөв систем байхгүй. Даан ч энийг бид нар чанартай хийж чадахгүй чадвартай боловсон хүчин тэнд ажиллахгүй байна. Эсвэл хувийн учраас бид зөвхөн мөнгө аваад улсаас мөнгө авч хариуг нь би ингэж барья гэдэг асуудал нь жаахан сул байгаад байгаа юм уу гэж. Өрхийн эмнэлэг маань зөв зохион байгуулалтанд орж чадаж гэмээр энэ улсын томоохон нөгөө эмнэлгүүдийн ачааллыг бац болуулах бодоод байна л да. Шууд өрхийн эмнэлэг бол чухал үүрэгтэй шүү. Ер нь одоо жишээлбэл вакцины жуулалт дээр. Энэ олон хүмүүсийг энэ одоо вакцины насны хүмүүсүүд болон одоо энэ насан турш хүмүүсүүдийн зориулалттай вакциныг ер нь өрхийн эмнэлэг гүйцэтгэж байгаа шүү. Энэ чинь яг тэгвэл тэр хорооны хүн тэнд ойрхон очиод тэндээ вакцины жуулалт аваад тийм ч учраас одоо өрхийн бүх эмнэлгээ тоногд хөрөмжөөр хангаж өгсөн шүү. Вакцины ялангуяа одоо хадгалалт хамгаалалт одоо бүх юмар нь. Өрхийн эмнэлэг бол яг вакцины хувьд бол хамгийн их сургалтанд ордог ийм улсууд байгаа байхгүй юу? Гэхдээ би нэг асуу. Вакцины чинь 50-аас доош хувьтай байна. Тэгэхээр та нар иргэддээ өрөхгүй байна. Санхүүжилтчин юм байх хэрэгтэй гэдэг ийм хатуу систем
байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Байхгүй. Тий 80% хөрөгчүүд та санхүүжилтээ аваа яваа. Ер нь бол 85% л гэж зааж байгаа шүү дээ. 85%-аас доошоо байх юм бол цаана үлдсэн 15 ч хоримтлагдах байхгүй юу? Бас тэгжээс кумуляц болж байгаад гинт задарч авт брик. Тэгээд шууд асууж байна л та. Ер нь одоо Монголын өрхийн эмнэлгүүд яг одоо өмнөө тавьсан тэр зорилгоо жишээ нь одоо манай яг хорооны өрхийн эмнэлэг дээр би яг бас одоо тэтгэвртэй янгуудын чинь бас хандж байгаа шүү дээ. Очиж байна. Тэгэхээр одоо нэлээд зайтай газрын өрхийн эмнэлэг бол гэр бүлээр ажиллаж байгаа. Жишээ нь жолооч нь тэр одоо эмчийн нөхөр тий. Дээр нь одоо тэр эмч тэрний таньдаг хүн сувлагч гэдэг юм уу одоо ингэсэн байгаа тий. Тэрнээс гадна нэг сонирхолтой юм ерөөсө сургууль төгссөн одоо анаахын сургуулийг төгсчихсэн эмч болох гэж байгаа улсуудыг өрхийн эмнэлэгт өгчөж штэ. Тэгэхээр тэр хүүхэд чинь одоо тэнд очиод дадлагч хийж байгаа ч юм уу эмчээч хийх гэж байгаа юм уу тэр бас их ойлгомжгүй байгаад байгаа. Тэрийг бол би одоо эн чинь бас л одоо та нарын ярьж байгаа хамгийн залуу эмчнэр гүйцэж байгаа байхгүй. Гэтэл чинь одоо өрхийн эмнэлэг чинь их үүрэгтэй эмнэлэг. Ялангуяа нийгмийн эрүүл мэндийн асуудлыг одоо өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэл байх ёстой гэсэн зарчмын хувьд ангаах чинь тийм ч ерөөсөө те та өвдөхгүй байх юм аа л эхлээд сайн хий те тэгвэл таны одоо юу бол байгаа гэж. Эрүүл мэндийн даатгалын сан дээр бид нар бас хяналт шалгалт хийсэн. Энэ хяналт шалгалтаар үнэхээр одоо эрүүл мэндийн даатгалын сан гэж нэг ёроолгүй авдар ёроолгүй сав байдагтай адилхан эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар түүнийг одоо удирддаг тэр сангийн одоо менежментийг захиран зарцуулдаг энэ албан тушаалтнууд үнэхээр одоо хариуцлагагүй хайнга за цаашлаад одоо санаатаа завших ийм үйлдэлүүд хийсэн одоо хийгдэж байсан тогтоогдсон. Өвөнд бол одоо юу гэдгийг жирийн одоо ажиллаж байгаа эмчид нар эрүүл мэндийн салбарын одоо ажилтаа албаагч нь буруугүй буруу байхгүй. А өвөнд одоо бас үйлчлүүлж байгаа эмнэлэг твтж байгаа эмнэлгээс одоо эмийн хөнгөлт авч байгаа эмийн сангаас энэ иргэд бас буруутай биш ээ. За цаг болсон. Одоо дөрвөлээ ингээ та хэд маань нэг ямар ч гэсэн өнөөдөр энэ хэлцүүлгээ дүгнээд те нэг дүгнэлт гэх юм уу гарц гаргалгаа гэх юм уу те хэлээр ямар ч зүйл 3 багц асуудлыг ярьлаа шүү. Эмчнэрийн ажил хаялт боллон цалин хөлс тэгээд энэ тохиролцоонд хүрсэн асуудал. За тэгээд эрүүл мэндийн даатгалын сан үнээр шүүгэн шанах шиг болсон уу? За 3 дугаарт иргэд эрүүл мэндийн боловсрол урьдчилан сэргийлэх өрхийн эмнэлэг гэдэг бас их багц асуудлыг багтаах гэж ерөн чармаалаа. За тэгээд танаас эхлээд тань дээр дуусъя те. За таныг зарлаа те. За хорооны гишүүн Сүрэн ханд. Ер нь одоо яг би одоо энэ санхүүжилтийн хувьд бол энэ цалин мөнгөний хувьд бол одоо түрүүний бид нар нэлээд тодорхой зүйл хэлсэн шүү дээ. 3 сая байх уу, яах вэ? Одоо 3 сая хангалттай юм уу юм уу? Тэрийг бол мэдээж хэрэг нөгөө цаг хугацаанд харуулах байх. Одоо тэ 3 сая дээр ярьсан бол тэ. За эрүүл мэндийн даатгалын одоо энэ чиглэлээр бол ерөнхийдөө яамнасаа тустай байх нь зөв. Тэгэх мэрэгсэн одоо энэ өмсөд бас тэр санг барьж авах нь зөв. Тэгэх юм бол одоо арай ингээд зүгээр алдчихгүй байх л да бүгдийг. Алдахтаа энэ чинь манай салбарын өмсөд л аваад алга болчиход байна шүү дээ. Бас тийм ээ. Энийг бол анхаарч үзэх хэрэгтэй. Тэгээд 3 дахь юм дээр бол хамгийн гол энэ урьдчилан сэргийлэх юм гэдгийг нэгдүгээрт тавиа. Ерөөсөө эмнэлэг барихаас өмнө урьдчилан сэргийлэх ажлаа маш сайн хий. Жишээлх юм бол одоо энэ хавдрын өвчин маш их байна. Хүүхдүүд хүртэл өвдөж байна гэдэг ингээд байгаа. Би нэг юмтай их холбож байгаа шүү. Энэ бол юу гэхлээр зэрэг замбраагүй хүнсний одоо энэ импортын бүтээгдэхүүнүүд Монголд орж ирснээс болоод энэ дээр хүнсний нэмэлттэй ч үздэггүй. Энэ одоо хүнсний нэмэлттэй юмаа гэдэг одоо шошгоны дээр тайлбарч ойлгодоггүй юм яваад шүү дээ манай иргэдтэй. Тэгэхээр энийг сайн ойлгох хэрэгтэй. Ямар одоо хүнсний бүтээгдэхүүний нэмэлтүүд хасагдж байгаа юм бэ хүнсэнд хэрэглэхээс гэдэг талаар одоо ямар ч ойлголт байхгүй. Гэтэл би бол одоо нэлээд эрүүл ахуйн чиглэлийн юмаа хариуцж байхдаа хүнсний нэмэлтийн одоо тэр олон улсын дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинжин хүнс хөдөө аж ахуйн байгууллагад харьяалагддаг байхгүй тэр хүнсний нэмэлт энэ төр бүх юм чинь те. Тэгэхээр тэндээс гаргасан одоо стандартыг монгол хэлнээ орчуулж химийн хүрээлэн болон хэд хэдэн байгууллага нээж ингэж гаргасан байгаа. Өнөөдөр яг стандарт яриад юу ч байхгүй юм шиг ярьж болохгүй байгаа юм л харин сайн хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Яг бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон хэрэглэгдгээгүй бүтээгдэхүүний юмыг хэрэглэнээс болоод тавдар үүсэж яхаа үгүйсэхгүй байгаа хүүхдүүдэд ялангуяа энэ бол айгүй чухал. Би нэг юм бүр нэмж хэлэхэд энэ вакциндаас хамрагдаа. Вакцин бол вакцинтай өвчин гэдэг бол вакцинаараа л хамгаалагдана. Тийм учраас энэ вакциныг сайн хийх хэрэгтэй. Вакциныг одоо чин бүрэн сайдыг ирсээс хойш энэ вакцины хамралт маш сайжирсныг би бас талархалтай хүлээж авч байгаа. За баярлалаа. Сайдын зөвлөх Дэмбэрл. За цалин дээр нэг санаа нэмж хэлье. 3.5 сая гэдэг бол үндсэн цалин.
За энэ дээр бол нөгөө жижүүр тонсон олон жилийн урамшуул, орон нутгийн урамшуулууд нэмэгдэж явна. Орон нутгийн урамшуул 40% байдаг. 3.5 дээр 40% нэмэхэд бараг 5 сая төгрөгийн цалин авна шүү. Тэгэхээр 3.5 гэдгээ үндсэн цалин гэж та бүх хүмүүс ойлгоорой. За эрүүл мэндийн даатгалын сангийн хувьд бол би түрүүлсэн. Бид нар том реформ, цогц реформ. Энэ реформ хийгээд даатгалын сангаад зузаатах нь илүү үр дүнтэй оновчтой бол. Зүгээр нэмэлт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн витаминыг даатгалаар өгдөг гэж болохгүй шүү. Тэрний нэг даргын сайдын эхнэр оруулж ирээд даатгалын сангаас 7.8 тэрбум төгрөгийг авдаг гэж болох. Энийг бид нар санхүүгийн сахилга бот гэж яриад байгаа шүү. Тэрнээс биш эмч сувлагч болгон даатгалын сангаас нэг хулгайлаад байгаа юм шиг манай зарим хүмүүс мушгин гуйлаад байгаа. Үгүй бид энэ санхүүгийн сахилга бот гэдэг бол яг хэрэгтэй тусламж үйлчилгээг даатгалаас даадаг байх шүү. Амьд энсэн үеийн тусламж үйлчилгээг даатгалаас даадаг байх шүү. Америкийн даатгалын систем бол өөр шүү. Тэр олон сая цагаачтай, олон сая хүнтэй улсын даатгалын систем өөр. Бид 3.7 саяулаа. Монгол улс хөгжиж байгаа шүү дээ. Бид нэг нэгнийхээ төлөө амьдрж одоо нэг нэгнийхээ төлөө үүрэг хариуцлагыг бас үүддэг ийм хамтын даатгалын систем байгаамаа. За нийгмийн эрүүл мэндийн хувьд бол эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн сайдын бодлого бол эмнэлгийн яам байхгүй гэж байгаа. Бид өвчнөдөө хөөцөлддөг эмнэлэг шиг ажилдаг яам байхгүй. Нэг өвчин гарахаар л тийшээ гүгээл хамаг хүчээ зарцуулаад ийшээ нэг халдвар гарахаар явдаг ш. Бид илүү бодлогын яам байл. Илүү сэргийлж болох эрсдлээс Монгол улсын 3.7 сая иргэдэг өхүүлдэхгүй болгоё. Тийм ээ. Энд чинь одоо цус харгалт, зүрхсний шигдэж, хорт хавдар тийм үү? Яаралтай тусламжийг хамгийн ойр зэгтээ хүн авчих хэрэгтэй. Өнөөдөр 1000 км давхиж ирээд Улаанбаатар хотод Эмират үзүүлмээргүй шүү дээ. Тэр утгаараа эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмж байгаа. Энийг барилга байшин гэж битээ ойлгоорой та бүхэн. За баярлалаа. Доктор Дэд профессор Эрдэнэгүй. Тэгээ яг сая өнгөрсөн хугацаанд гарсан нийгмийн улс төрийн үйл ажиллагаа ерөнхийдөө давхцаад эрүүл мэндийн салбарын тэр бүх юмтын тодорхой асуудалд бас анхаарал хандуулж юм. Тэгээд одоо тодорхой манлайлалууд үйлдвэрчний эрүүл мэндийн яам ингээд хамтран ажилласны үр дүн тодорхой үр дүн төрж байна л та. Тэгээ би энийг юу гэж харж байна вэ гэхээр нөгөө юу харилцан ойлголцол дээр суурилсан нөгөө нийгэм бүтээгт их ач холбогдолтой зүйл болж байна гэдгийг талаас нь харж байгаа. Тэгэхээр ер нь бол төр засагт ер нь энэ талаас хандаж хэлэхдээ бол ер нь бол цаашдаа энэ улс орон нэг эрүүлжүүлэхэд манлайл гарах хэрэгтэй. Хэрвээ төр засаг л одоо ер нь онцгой ийм бүх юмд автсан ч юм уу ийм шудраг бус үйлдэл гаргаал ах юм бол энэ эрүүл мэндийн салбар ингээд бүх салбарт нөлөөлөд байна. Тэгэхээр улс төр энэ эрүүл мэнд боловсруулалтаар нэгдүгээр боловсруулалтаас хол байгаад мэрэгжлийн хүмүүс нь ихтгэл найдвартаар ажиллах энэ болцоог цалин хөлс гэлтгүй бусад зүйлээр хангах ийм зүйлийг хийж чадах юм бол улс орон урагшаа явах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр би зөвхөн хоёрдугаар асуудал болохоор эрүүл мэндийн яам маань энд байгаа дээр давхар хэлэх гэдэг. Одоо өөрийн зовлон дээр л үндэслээд ярих гэдэг шүү дээ. Хэрвээ ямар нэгэн улс төрөөс хамааралтай эрүүл мэндийн салбар байх юм бол тэр байгуулагч байна уу, салбарын бодлого алдагдаад байгаа байхгүй. Удаан хугацаанд ингээ өргөжлүүлээ уламжлалт байдлаар явдаг тэр зүйлүүд байхгүй, хүн байнга солигдчихдаг иймэрхүү. Тэгэхээр одоо энэ нэгэнт үүссэн энэ зүйлүүдийг төлөөлөл удирдах зүйл эмнэлгүүдтэй хэрвээ хамаарал төлөөлөл удирдах зүйлүүдэд эртхэн байгуулад эндээ ажилчдын тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилчдын олонхийг бий болгоод ингээд өөрийгөө засаад хараад босоор хэн нэгэн сайд ирсэн ч хэн нэгэн дарга цэрэг эсвэл ерөнхий сайд солигдоход ийм солигдчихдаг биш. Ингээ хөгжлийн хангасан байдлаар цаашаа явах ийм бодлогын өөрчлөлтөө хийгээсэй л гэж хүсэж байна. За баярлалаа. За ямар ч үсэн Монголын эмчнэр ажил хаялдаа зогсоож цалин үйлс нэмэгдэж эрүүл мэндийн даатгалын энэ сан маань хариуцлагажуулж те буруутай этгээдүүд нь бас шийтгэлээ хүлээж хамгийн төвсгөлд нь Монгол улсын иргэн бүр эрүүл мэндийн боловсролтой байгаа ч урьдчилан сэргийлээч те өөрийгөө болон гэр бүлээ бас хайрлан хамгаалаач гэдэг л одоо энэ уриалгаал хилцүүлгээ төгсөг гэдгээд та гой хөрөлцөн ирсэн юм талархлаа илэрхийлье. За баярлалаа. За